За сайн байцгаана уу. Right News podcast-ийн 9 дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгээ манай Огийн бол нөгөө бид нар ордны подкаст дээр ирж исэн. Гадагшаага явсан байгаа. Тэгээ бэлгүүнээ бит хоёр подкаст хийх гээд ирчлээ. Тэгээ ер нь бол ойлгомжтой одоо нөгөө Ираны сэдв халуун байх шүү. Халуун ч гэжтэй одоо өөр баг мэдээ ирээд байх утгагүй байх гэж одоо бит хоёр энэ одоо энэ Ираны сэдвээс онгожсэн энэ подкастн дээр зөвхөн Ираныг ярина. Тэгээ Иранд мэдээж дай ихэрсэн. Ер нь ойрох дорнод гэдэг энэ бүс нутгаар сүүлийн 100 жил ер нь амгалан 50 байсан. Цаг үе бол байхгүй. Колоничлын үеэс одоо колоничлол задрахтаа зэрэгцээд дайнууд ихэрсэн. Тэгэл Израиль байгуулагдсан. За тэгэл цаашаа терроризм гэх хүйтэн дайны дараа Иракийн дайн гэл те том дайнууд бол энэ өрнсөөр ирсэн. Гэхдээ сүүлийн 20 жил гэх юм уу хамгийн одоо бүс нутаг тэржигтэй докторгүй болж байгаа хурцдмал байдал бүр хамгийн халуун цэг дээр ирсэн цаг үе нь яг өнөө үед тохиож байгаа шүү тийм. Тэгээ Иран, Израиль, Америк гурийн дай юу болж байна. Тэгээ бас бит хоёроос дуустгүй яриа шиг энийг одоо эхнээс нь дуустал одоо хүүхдээ нь яриад байх нь хайшаа. Тэгэхээр яг өнөөдөр өрнж байгаа дайндаа одоо юу гэдэг эд төвлөрөөд тэгээ хүмүүст бас нэг тодорхой хэдэн асуултууд байгаа. Юу гэх юм одоо энэ дай яагаад үүсч юу? Дайнд ингээд цаашаа өргөчих үү эсвэл зогсох уу? Америкчууд яг цэргийн ажиллагаа эхлүүлсэн тэр зорилгоо биелүүлж чадсангүй юу? Ираны одоо decapitation strike гэж яриад тэ толгойг нь тасалсан гэсэн. Яагаад энэ чинь ингээд үргэлжлээд байлдаад эсэргүүцэл үзүүлээд байна. Иракийн тэр баазуудад нь хэр зэрэг хохирол очруулж байна. За яг тэр баазууд нь одоо нэг бүрчлэн одоо үгүй Катарт гэдэг баазыг тэглээ инглээ гэдээ одоо нэг яриад байгаа шин. Тэр нэг бол хэвлэл мэдээллийн хэрэгсээр хангалттай ярьж байгаа. За тэгээ хоёул ямар ч гэсэн яриагаа хэлээ. Органикаар л явсан дээр бах тий. Тэгээ. За энэ дайн яг одоо Америк төрүүлж товтлохоос өмнө энэ Америк Ираны хооронд одоо дипломат хилцээр явж исэн. Энэ дайнд хүрчихгүй байх. Тэ хоёр талаасаа уулзаад. Тэгээд энэ дээр Оманы одоо гадаад хэргийн сайдын мэдээллийг таныг яриасаа гэж хүсэж байна. Юу болсон бэ гэхээр энэ довтлохоос хэдхэн цагийн өмнө ер нь бол энэ дипломат ажиллагаа амжилттай болж байна. Ер нь хүмүүс энэ позитив байсан гэж нэрэг. Тэнгүүт яг хэдхэн цагийн дараа шууд довтлоод ямар ч хэл үггүй Америкууд гинтийн довтлогоо хийсэн гэж байгаа байхгүй. За энэ дээр за хоёр ер нь яг энэ ч одоо нөгөө шалтгаан гэж яриад байгаа шүү дээ. Иран нөгөө цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа цөмийн зэвсэгтэй болох гээд байна. Тийм учраас одоо энэ Ираныг цөмийн зэвсэгтэй болох тэр аюулыг үгүй ихэн төлөө preemptive attack гэдэг өөрчлөлт сэргийлэх цохилт гэж яриад байгаа байхгүй. Тэгээ яг үүндээ Иран цөмийн зэвсэгтэй болох гээд байгаагүй мүү. Тэр бол бас хэцүү. Одоо жишээлбэл Нетаньяху бол бараг 40 жил Иран цөмийн зэвсэг бүтээхэд одоо хэдхэн 7 хоног үлдлээ гэж ярьсан бичлэг интернетэд явж лээ л дээ. Тэр яг тэр нөгөө нэг Иракийн дайны үед үе олноор хөнөөх зэвсэг байгаа. Хэрвээ энийг очиж одоо юу гэх юм дуусгахгүй бол одоо бид нэр товтлно гэдэг тэр айцсын тактикл яваад байна. За тэр ч яг тэгэд Оманы гадаад хэргийн сайд байсан сайд асан ч яг сайд Бадр аль-Бусайди гэдэг хүн бол Аль-Хизээний мэдээлэл гаргацсан байсан юм байна. Женев дугасаа эдгээр хилцлээжсэн тэгээ Иран, Америк хоёрын хоёр талаас одоо нэг талд нь болохоор Jared Kushner, Steve Witkoff хоёр байсан. Тэгээ эхнээсээ Америкийн одоо юу гэдэг барууны үзэлтэй консерватив хүмүүс бол хоёр одоо юу гэх юм сионистыг ээжж Иранчуудтай хилцэл хийх гээд байгаа нь угаасаа энэ хилцлийг одоо юу гэх юм одоо шудрагч юм өвнөст байдлаар одоо юу гэх юм үргэлжлүүлэх санаа анханасаа байхгүй байсан байна гэж одоо шүмжлээд байгаа байхгүй юу. Тэгээ яг нөгөө Ираны талаас нь болохоор гадаад хэргийн сайд үйл Аббас Аргачи ч нөгөө ийм хүмүүс ингээ хоорондоо Женевд хилцлээсэн байна. Тэгээд ингээд хилцэл нэг юм 3 дахь раунд орсон гэж байгаа. Тэгээ Бусайди тэр үед юу гэж хэлсэн бэ гэхээр за ер нь Иран бол те энэ Америкчуудын тавьж байгаа шаардлагыг хүлээж авахд бол бэлэн байна. Тэгээ одоо цаашдаа те иргэний одоо зорилгоор ашиглах хэмжээнээс те тэр төвчнөөс илүү гарсан уран хуримтлуулахгүйгээр бол хүлээн зөвшөөрж байна. Дээрэс нь олон улсын эрчим атомын эрчим хүчний агентлаг гэдэг ба штэ энэний бүрэн шалгалтыг бол оруулна. Дээрэс нь одоо байгаа ураны нөөцөө боломжит хамгийн бага түвшин хүртэл бууруулна. Дахид сэргээхгүй гэсэн иймэрхүү амлалтуудыг баг одоо юу гэдэг шаардлагуудыг хүлээн зөвшөөрж эхэлж ирсэн. Тэгээ бусаад идэж ирсэн ба. Ингээд тайван бол одоо
гарын алга дор байгаа те. Одоо англиар тэгж орчуулад байгаа юм л да. Одоо ингээд баг дайн дийгдэхэ болчих гээд байна. Ер нь бол тий хил амаа олдож гин гэж ингэж хэлсэн чинь 28-ны те шөнийн 2 цагт одоо шөнийн жоо өглөөний 2 цагт гинт довтлсон те. Operation Epic Fury гэдэг Америкчууд тэрнийг их сүртэй нэрлэдэг байгаа. Израильчууд болохоор бас те одоо юу гэдэг Нетаньяху гарчсан юу л Operation Lion Roar гэсэн баха. Арслангийн архилт ажиллагаа эхлүүлдэг гэд ингээд довтлож байгаа. Нэг ёсондоо яг хүмүүсийг хилцэл хийгээд дуудаж авчираад анхаарлын сарниулж явах зураа дайныг ардуур нь эхлүүлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ анханасаа хэрцэл их зорилготой байгаагүй дайн эхлүүлэх гэсэн энэ төлөвлөгөө аль хэзээ одоо юу гэдэг Америкийн чигчдэр одоо Израилийн календард бол аль хэзээ орчихсон байсан гэж яриад байгаа. Өөрөлдвөл бид нар жилийн өмнө ч гэсэн Right News-гээ подкаст хийж байхдаа Орос Украинтай холбоотой нэг сэдв иржсэн. Тэр нэр Америк одоо ч Украинчуудад өөх мөнгөнд тусламжаа багасгах гэж байна. Тэр одоо юу гэдэг төсөв одоо юу гэх юм. Дараагийн дайн зарцуулалтанд тэр дайн Иран байх болно гэж олон хүмүүс таамаглаж ирсэн гэдэг тэгж ярьж ирсэн шүү дээ. Тэгсэн. Тэгээ яг хасрахын энэ мэдээлэлтэй гэх юм уу аяс үртэй санал нийлж байна. Яасан бэ гэхээр энэ би Том Үзийн подкаст гэж сонсдог. Mises Institute-ийн том гишүүн fellow айгүй хүндтэй гишүүн. Одоо Америкийн том либертар түүхч. Тий, Америкийн одоо түүхийг одоо либертар өнцгөөс бичдэг хүмүүс түгээдэг тийм одоо баг улс төр судлаач гэж хэлж болохоор тийм том хүн бохгүй юу. Энэ хүн сая подкастаараа ярьж байна. За одоо энэ мэдээж одоо энэ хулигдсан нь бол ёс суртахуун бол муухай. Тэг ойлгомжтой энэ чинь дипломат хилцээр ихлүүлсэн тий. Ингэж явж байна муухай. Хамгийн гол нь утилитар өнцгөөс харсан ч гэсэн биш үү. Энэ чинь дараа нь Америкчуудад бусад улсын орны эдгээр нөө эрх мэдэлтнүүд томчууд итгэхээ байж штэ. Чинь Америкт ерөөсөө нэр хүнд насар хохиролтой зүйл боллоо гэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ дээр 2-3 хоног дайралт ихэлснээс хойш 2-3 хоног ер нь яагаад дайрч байгаа гэдгийг нь Америкийн томчууд ерөөсөө мэддэгдээгүй байсан. Тэгээ хүмүүс хүлээж ирсэн албан ёсны мэдээлэл. Тэгээд гадаад иргэн сайд Марко Рубио мэдгдсэн. Тэгсэн чинь хүн болгоны ер нь хүлээж исэн одоо либертариудын бол хүлээж исэн хариултыг хэлж байгаа байхгүй. Хэрвээ Америкт төрүүлж зохиогүйсэн бол Израиль төрүүлөө зохичих байсан. Тийм учраас бид нар одоо энэ нөгөө нэг юу зөрчил сөргөлдөөнийг айгу баг төвшөнд авчих нь бол төрүүлж хүчтэй зохиос өөр арга байгаагүй гэж байгаа. Энэ нь эргээд юу болсон бэ гэхээр энэ Америк дахь Израилийн нөлөөг л харуулж байгаа. Шууд ингээд хинч ер нь бол одоо ер нь зур албан ёсоор хүлээн зөвшөөрдөг байхгүй юу? Одоо энэ Америкийн том улс төрчид би одоо Израилийн одоо нөлөөнөөс болоод бид нар дайн хийчдэг, Израилийн дээр шахалтаар дайн хийдэг энэ төр хүлээн зөвшөөрөх дургу. Тэгсэн мөртлөө Израилийг дэмжиж байдаг. Харин энэ удаад бол Марко Рубио шууд өмнөг хэлчихлээ. Энэ нь бол зарим либертар үзэлтнүүд бол одоо баруун жиг зөвхөн либертар шин палео консерватив те энэ баруун жигүүрийн үзэлтнүүд бол эдгээр чи одоо бүр тэр юугаач юу ячиж одоо маска хуулчлаа одоо бүр эдгээр ичгнүүрээ илэг наачлаа те ичгнүүрэндээ илэг наацсан гэдэг шид тийм юм боллоо гэж аахгүй те бид нар өмнөх дугаараа ярьж исэн нөө Америкийн Израиль цух элчин сайд Майк Хакаби гэж хүн Такер Карлсон дээр ярьж байхдаа хамаалцчихгүй. Одоо энэ юу энэ бүс нутагт энэ ойрхон орнуудад Ираны нөлөөг одоо ингээд багасгах нь бууруулах нь биднэрт ашигтай гэж байгаа. Биднэрт гэдэг нь Америкийг хэлээгүй шүү. Израилийг хэлж байгаа шүү. Тэр одоо энэ Америкийн улс төрчид бол ерөөсөө энэ Израилийн нөлөөнд бол шууд ордог гэдэг нь бол ерөөсөө энэ Марко Рубиогийн мэдээлэлээс ахуулаад энэ Твиттерд Америкийг одоо юу гэх юм маш том хилцүүлэг өрнүүлж байна. Яг тэгээд ер нь бол одоо юу гэдэг нэгдсэн үндэсний байгууллагын төр элдв янзын чартерд бол төрүүлж хүч хэрэглэхийг бол хориглодог тий. Гэтэ ер нь бол хүч хэрэглэх хэдхэн хуулийн үндслээд тэрнийх нь нэг нь бол өөрсдөө хамгаалах. Нөгөөх нь аюулгүй зөвлөлийн ч гэдэг юм уу шийдвэрийн дагуу тий зөвшөөрөлтөөр бол бусад улсын тусаар тогтносон улс руу халдах хэрэгтэй байдаг. Тэгээ энэ одоо юу гэх юм одоогийн энэ довтлогоо гэх юм уу өөрчлөн сэргийлэх дотлогоо гэж ярих бол утгагүй. Нэг Бисмаркийн хэлсэн нэг үг өгдөг байхгүй. Өөрчлөн сэргийлж яана гэж дайн өдөөгч нь одоо үхлээс айж амиа орлоготой ижлэн гэдэг үг өгдөг. Өөрөлдвөл энэ бол ямар ч логикгүй худлаа одоо их тайлбар гэдгийг Бисмаркийн үгээр хэлж ирсэн те. Тэгээд за нэг мөсөө одоо энэ Израилийн нөлөөний гэдэг сэдвээр үргэлжлүүлээ явчих. Яагаад энэ Израиль биш те энэ юу Иран сулрах нь Израильд ашигтай юм бэ гэдгийг бид нар ярих хэрэгтэй болно. Энэ ерөөсөө
Израиль улс анх 1948 онд байгуулагдахаас эхлээл хамгийн том дайснуудынх нь нэг нь одоо Иран байсан. Хүлээн зөвшөөрөөгүй тусгаар тогтнолыг нь. Одоо Иран ч юм бол онцлогтой бас бусад нөө жижиг сажиг нөө цөөн хүн амтай Арабын улсуудынхаа бодоход бол эн чинь бол одоо Персийн соёл иргэн шил яригдж байгаа. 2500 жилийн түүхтэй гэж ирдэг. Тэгээд хүн амын тоон ч гэсэн 90-100 сая маш өндөр тоо. Тэгээд эн чинь цэрэг армаараа бол ерөөсөө амархан дийлдэхэргүй. Израиль ерөөсөө нэгэн эсрэг нэг үзээд хизээч барахгүй байхгүй. Тийм учраас энэ Америкийг ингэж нурдаа төрөв барьж агаад хамтдаа цохиё гэсэн тийм юм үүсэж байгаа. Тэгээд одоо энэ дээрс Америкуудыг өөрсдийнхөө өнцгөөс ярьж байгаа. За 1979 оноос хойшоогоо энэ Америкчин Ираны хамгийн том дайсан болцсон. Иранчууд одоо ерөөсөө энэ Америкийг номер 1 дайснаа гэж үздэг болцсон гэд. Одоо наа чин Дэвчүү Америка гэсэн нэг өрөө байгаа шүү те. Америкт үхэлгээд одоо Америкийн нео консерватив тэгж ярьдیں۔ Дайны хинээтэй либералууд ч юм уу. Энэ 79 оноос хойш биднэрт ингээ үхэл өнтер гэж ярьж байгаа энэ хүмүүс чи бидний одоо бүр хамгийн хөнөөлттэй байсан. Бид нар эдрийг ингээ төрүүл зөхгүй бол болохгүй. Ялангуяа энэ дайснуудаа цөмийн зэвсэг өгж огт болохгүй. Тийм учраас за наа тал нь режим дэглэмийн солих цаатал нь бүрэн дарж авах энэ гэсэн юм яриад байгаа байхгүй. Цэрэг оруулж агаад. Энэ гэхдээ одоо яг дахиад тэр 79 оноос хойшоогоо бас түүхийг бид нар ярих хэрэгтэй. Одоо энэ Америк улс чинь энэ дэлхийн нийтэд арчлыг түгээн тэ инх тайван тогтоон хүний эрхийг сахиулна энэ төр гэж хаад халдан довтолдог тийм биз. Ерөөсөө ийм л шалтгаантай юмсан. 1953 онд бид нар энэ 79 оныг ярихаас өмнө нөө Ираны хувьсгалыг ярихаас өмнө Хомейни суприм лидер болохоос өмнө 53 оныг заавал ярих хэрэгтэй. Яасан бэ гэхээр энэ 1951 онд одоо энэ Ираны ерөнхий сайдаар Мухаммед Мосадег гэд ерөнхий сайд томилогдсон. Энэ хүн бол яг социалист бол гэхэд хэцүү. Нөгөө коммунист намаа эсэргүүцдэг. Ираны коммунист нам нь Түүдэ гэдэг нам. Одоо зөвлөлт холбоот улсын шууд бүрэн дэмжлэгтэй. Мосадег болохоор соцтек маркет нийгмийн хэмжээ жоохон реформжуулах, орчин үеижүүлэх. Гэтэ бүтэн тэр нэг коммунистуудын гарт тавиад өгчихгүй. Иймэрхүү үзэл баримталтай. Тэгээд Ираны национал үндэсний үзэл дээр тийм нэг тулгуурлаж тоглолдог тийм одоо арт түмний тэр нэг хүсэл ирмэлцэл биш тий. Тэрэн дээрээс их хүч авч ерөнхий сайд болсон хүн байлаа. Тэгээ ерөөсө популист марк тийм хүн байсан. Ингэж засаг аваад 53 онд за бид нар одоо энэ Ираны газрын тосоо өөрсдөө мэдэх хэрэгтэй. Тэ энэ том компаниудад ерөөсөө энэ бүрэн өөрсдийнхөө тэр иргэшгийг тавиад дутчих болохгүй гэд 53 онд энэ Ираны газрын тосыг нийгэмжилсэн. Энэ одоо энэ Америкийн болон Британий газрын тосны компаниудыг бол ерөөсөө шууд бүрэн эсэргүүцэлд болж байгаа нөө British Petroleum гэдэг хамгийн том компани одоо Англи шүү дээ. Тэр бол эсэргүүцсэн. Тэгээ юу болсон бэ гэхээр төрийн эргэлт болсон. Энэ бол бүгдээрээ баримттай. Бид нар ямар нэгэн юм хуйлдааны онол яриаггүй. Америкийн тэр нөгөө CIA-ийн тэр нууцлаас алидын гарцсан баримт шүү. Одоо төрүүлээд хэлэхэд нөгөө Тедди Рузвельт биш шүү дээ. Америкийн ерөнхийлөгч. Тэрний юу одоо Тедди Рузвельт чинь нөгөө Франклин Рузвельт хоёр чинь хамаатан шүү дээ, тий. Тэр хоёрын хамаатан одоо би нэрийг марчихсан нэг Рузвельт гэдэг нөхөр CIA-ийн ажилтаа. Тэр ерөөсөө хамгийн гол зохион байгуулалт юмсан. Рузвельт гэдэг нэр нь тэрэндээ учиртай шүү гэсэн. Гол зохион байгуулалт игээд одоо нэг Ираны тэр нэг шаах байна штэ. Тэр чинь бас нөө Мосадегтэйгээ эрх мэдлийн асуудалтай байхгүй юу? Асуудалтай байжгаад энэ шаахыг дэмжиж тэгээд Ираны цэргийнхнийг болон ус төрчдийг нь одоо CIA-ийн мөнгөөр авилгадж хагаад тэгээд тэр мөнгөөрөө авилгахдаа энэ жагсаал зохион байгуулалт ш нь мөнгөөр жагсаал зохион байгуулалт үзэгдэл биш. Тэрийг бүр яг хийсэн. Ерөөсөө яг мөнгө авч ихлээл маргаас нь баахан баанартай нөхдүүд ингэ гарч ихсаал Мосадегийг унгаа тиймэрхүү юм болсон. Тэгээ эхний энэ 8 сард болсон төрийн эргэлт эхний оролдох нь амжилтгүй болсон гэж байгаа. Ерөөсөө энэ 4 өдрийн дотор болоод өнгөрсөн. Тэнгүүт нөгөө хин чин гараа цогтцсан. Шаах нь. Одоо Реза Пахлави. Тэр нөхөр гараа цогтонгууд нь нөгөө Рузвельт CIA нөхөр ч заавал төрийн эргэлт хийнэ гэж байгаа бүр хийж чадчих байгаа байхгүй. Тэгээ буцаж шаах эрх мэдлийг аваад 1954 онд нөгөө нэг Англи болон Америкт Францын консорциумууд одоо компаниудад их ээлтэй тийм одоо буулт хийгээд эрх мэдлээ авч үлдсэн юм байна лээ. Ерөөсөө CIA Ираны ардчилсан засгийг унгааснаас энэ Америкийн эсрэг үзэл энэ Английн эсрэг үзэл нь дийвэрсэн байлээ.
Тэг иймэрхүү. Тэгэд ийм юм хэлээ л да. Яг тэгээд тэр үе ч одоо ингээ хүмүүс нэг ийм Ираны нэг юм шалтан нүцгэн байгаа хүүхний зураг мураг үзүүлснэ. Энэ үед Иран их гоё ээж авэж энэ төр гэл нэг яриад байгаа шүү дээ. Яг үндэ тийм эрхчлөлттэй бол байгаагүй. Одоо энэ Ираныг эргэн тойронд байгаа Америкийн холбоотон болоод байгаа нэг 5 6 сүнит араб улсууд байгаа шүү дээ. Одоо болонгийн орнууд гэдэг лээ тий. Эдгээр ч бүгдээр баг монарх шүү дээ. Хаан засаглалтай. Шахын дэглэм бол хаан засаглал байсан. Тэгэхээр энэ Freedom House гэж судалгааны бий болоод Америкийн засгийн газраас санхүүждэг. Гэхдээ тэр л одоо нэг 10 хэдэн жилийн өмнө жишээлбэл шахын дэглэмийн эрхчлөө шүү дээ. Зөвлөлтийн блокийн үеийн Чехословакийн хэмжээнд байсан гэдэг байгаа байхгүй юу? Нууц цагдаагийн газартай байдаг. Тэгээ эсэргүүцдэг хүчээр дардаг үг хэлэх эрхчлөө байхгүй. Дээрээс нь асар их эдийн засгууд асар их кронизм бий болцсон. Одоо төртөө хамсан том корпорацууд бий болоод дээрээс нь баян ядуугийн ялгаа одоо юу гэдэг асар их гаарцсан юм байсан. Одоо шахыг болохоор тэгээд нэг шагшны хөвсгөл одоо гаргаад энэ Иранч одоо ингээ бүр нэг юм Афган шиг юм уус олчлаа гэж одоо ингэж харлуулдаг. Гэтэ бид нар одоо ютубер ч гэдэг юм уу залуучуудын хийж байгаа Иранд байгаа влог эдрийг харах юм бол Иран бол амар модернчсэн газар байхгүй. За яг тэр шагшны мэдээж тийм юмнууд байгаа. Одоо жишээлбэл эмгтээчүүд заавал толгойд алчуур боно гэдэг. Гэтэ охтууд бол жишээлбэл толгойд алчуураа оролт болгож зүгэл өсөө шараар ч юм уу ягаанаар бутцсан гудамжинд алхачлаадаг чихвч зүүцэн ч гэдэг юм уу. Ер нь бол Иран бол тийм одоо юу гэх юм эмгтээ үний эрхчлөө бүр сүрцэн те одоо нэг юм тийм газар ш одоо юу гэх юм эмгтээчүүд жишээлбэл төрийн өндөр албан тушаалуудыг ашигладаг их сургуулиудад профессор хийдэг эмч багш хуульч гэдэг эмгтээчүүдийн эрхчлөө хангалттай хэмжээнд дээрээс нэг сонирхолтой юм нэг бол эдийн засгийн эрхчлөөний асуудаар Иран Монголоос Heritage индексээр дандаа дээгүр бичигддэг. Яг хагас эрхчлөөтэй гэдэг ангилалд Монгол Иран хоёр хоёулаа орж байгаа. Гэхдээ Иран дандаа дээгүр бичигддэг. Иранд кронизм бий болоогүй. Төртөө хамсан том корпорацууд гарч ирээд баян ядуугийн ялгаа хитгэх бий болоогүй. Иран сүүлийн 48 жил ер нь дандаа Америкийн санкцд байгаа бүртлөө ерөөсөө энэ Ираны эдийн засгийн хямрал гэдэг байгаа шүү дээ. Одоо сая ингээл бахан жагсаал эдийн засгийн хямралтай холбоол бий болоо хүмүүс эсэргүүцтэй гэдэг яриад өрнөдийнх нь яриад байгаа ч гэсэн энэ хямрал нь яагаад бий болоод байгааг ерөөсөө ярьдгүй. Ираныг ерөөсөө гадаад ертөнцийн худалдаа хийх бүтээр болцоог нь хаацсан. Иран ч асар их газрын тосны нөөцтэй айгу хүчрэг эдийн засгтай тийм одоо байгалийн баялгаараа баян тийм ус олигтой худалдаа хийж чадахгүй. Тэр нөө петродолларын систем гэдэг байгаа шүү дээ. Тэрнээс одоо шаарддаг учраас гадаад валют олж авч чаддгүй. Тэгээ ямар санда хятадуудтай одоо тэгээ юанаар одоо юу гэдэг энэ БРИКС Иран байх гэдэг гол шалтгаан нь юу гэвэл юанаар одоо юу гэдэг юугээд зараад юана петродоллар болох гээд одоо юу доллар болгож хөрөх гад валют болох асуудал хамгийн хэцүү гэдэг байгаа байхгүй. Тэгээ БРИКС чи угаасаа нэг долларын ноёрхлыг үгүй нэ гэдэг байгаа шүү дээ. Долларын ноёрхлыг үгүй хийжээж одоо юу гэдэг энэ дэлхийн эдийн засгт Америкийн жанжлалыг үгүй нь тэрэнд Ираны хамгийн оролцоод байгаа гол сонирхол нь ерөөсөө юу гэдэг долларын ноёрхол өөрөө Ираны эдийн засгийг асар их багалзууддаг тэрнтэй л холбоотой юм билээ. Тийм тэгээд яг одоо бид нар ингээд харангуут Ираныг нэг тийм эрхчлөөгүй бүр ерөөсөн юм шагшны бүр амар теократтай тийм нэг эртний нийгэм гэж энэ худлаа. Зарим одоо юу гэдэг эдийн засгийн эрхчлөөний асуудал Монголоос илүү байна гэхээр ерөнхийдөө Иран яагаад Америкчуудын дургу хүргээд байгааг бол тэр цөмийн зэвсэг хөгжүүлэх гээд байгаатай ч Иран ерөөсөө тэр ойролт орнодын бүс нутгийн regional power гэх юм уу бүс нутгийн их гүрэн тэгээд энэ Израилийг ч гэдэг юм уу тэнд одоо тэр бүс нутагт жанжлаад хамгийн том саад болдог. Дээрээс нь Америкчууд одоо энэ ойролт оронд булангийн тэр одоо газрын тус эрчим хүчний нөөцийг үүдийн бүрэн хяналтандаа авахд ганц саад болж байгаа хүчин зүйл одоо тэр одоо ганц саад болж байгаа том павер нь. Тэгэхээр энийг дарж авах нь угсаа Америкт геополитикийн хувьд Израильд ч гэсэн ийм олон янзын шалтгаантай. Тэгэхээр тэр ардчил гэдэг бол хамаагүй тий. Тийм. Иран бол нөө харьцангуй бусад одоо энэ Афганистан ч юм уу орнуудыг Сауди Араб ч юм уу орнуудыг утгад эмэгтэйчүүд нар хувцсан өсгөлөө гайгүй өмсдөг гэж штэ тий. Арай нэг танагтай тий гэж штэ. Тэр нь болохоор энэ Пахлавагийн дайнасти гэдэг тэрнээс хамаатай. 1925 онд өмнөх Кажарын одоо дайнастиг түлхэж унгаас одоо энэ хаан биш штэ тий. Чинь бол саяхны л ер нь бол цэргийн генерал өмнөх хаанаа түлхэж унгаагаад өөрөө хаан болсон процесс 1925 онд болж байгаа байхгүй. Энэ хаан өөрөө тийм модернж болох одоо Атятүрк маркийн туркээр ярих юм бол тийм маркийн ер нь шашны нөлөөг багасгах илүү модернжи ядаж хувцсунараас ахуулаад тийм бичтэй те нийгэм соёлын хувьд ч гэсэн арай нэг орчин үеижээ өрнөдөж
өрөндийн соёлыг авъя гэдэг тийм байсан бас айгүй нөлөөтэй байсан юм байлаа. Тэгээд Оросын ороод Петр хаалгахгүй. тийм ер нь бол тиймэрхүү байсан. А тэгээд 1979 онд нөхөр бол төрийн эргэлтээр гэх юм уу унсан унах унахтаа шалтгаан нь бол маш ойлгомжтой. Энэ одоо энэ за тэр нөгөө ундаг хаан маань одоо унаад үхдэг хаан маань нөгөө хорт авдраар тэр чин юу яасан? Цагаан хувьсгал энэ төр гээд сүрхийн нөө реформ нөө Мосадагийг дуурайж байхгүй юу? Хитрхи коммунист биш хитэ соцтек одоо төрийн зардлыг нэмэгдүүлэхдээ янз бүрийн том нөгөө нэг юу одоо юу гэх юм public work тий олон нийтийн ажлуудыг явуулдаг цэцлэг сургууль өрдөг энэ төргээд уг нь одоо ард түмнийхэд донд их нэртэй байсан юм байна. Тэгсэн нөхөр өөрийнхөө их буруус ихсэн байгаа. Өөрийгөө хаадын хаа гэж нэрлээл одоо шахуудын шах гэж нэрлээл. Тэгээ нөө 1971 онд болдог байна уу та. Нөө Персийн хаан улсын эзэнт улсын 2500 жилийн ойгч нэг том арга хэмжээ боллоо шүү дээ. Тэгэхэд чинь тухайн үеийнхээрээ бол ерөөсөө хамгийн дээдлийн тооцоолоор 200 сая долларыг тухайн үеийн 200 сая доллар шүү. Одоогоор бодох юм бол бүр тамтаггүй их гэсэн үг. Тийм их мөнгө одоо зарцуулсан. Эдийн засаг тэр үед бас нэг бас сайнгүй байсан юм шиг байгаа. Бүр тийм их аятайхан болчихоогүй. Тэр нь ард түмний дургуйчлаг маш их өргөсөн гэж байгаа юм. Бид нар одоо энэ амьдрал яг бүр тийм айхтар муу ч гэсэн ингээд бүр сайн биш байна. Тэгэхэд яагаад ингэж айхтар тансгиж байгаа юм бэ? Тэгээ энэ Америк энтри чи одоо нөлөө мөлөөг энэ анх нөгөө нэг юу жоохон багасгана гэдээсэн багасгаад байгаа ч юм байхгүй. Тэгэд нөхөр бол Америкуудтайгаа ч ер нь уулзаа олцоог байгаа байхгүй. Бүрэн 100% олцоогүй. Нөгөө JFK юу шүү дээ тий. JFK чинь одоо энэ нөгөө JFK болон Ричард Никсон хоёрын сонгуульд нөгөө Ричард Никсныг одоо энэ Ираны хаан шах маань жоохон дэмжсэн юм байна. Мөнгө өгсөн юм байна сонгуульд нь. Тэгсэн чинь JFK-ийн гарч ирэнгүүтээ нөхрийг унгаах аятал бодсон юм уу да. Очиж JFK-тэй уулзсан цэргийн генерал нь бас энэ хааныга бахлавыг унгаач гэсэн чинь нөгөө нэг тэр генералыга бас зайлуулангуудаа энэ JFK-тэй ер нь итгэхэ болчих. Америкуудад хизээч итгэхгүй юм байна гэдэг юм суудсан. Тэр аль талдаа нэр нүрээ алдсан учраас 1979 онд тэр исламын хувьсгал болсон юм байна лээ. А тэгээд энэ дээр бас нэг ярих юм. За түрүүн хэлсэн нөгөө Израильчуудад ямар хамаатай ингээд энэ ойрох дорнодын асуудал ямар хамаатай ингээд юу яасан? 79 онд Ираны хувьсгал болоод нөө шашны эрх мэдэлтүүд засгийн эрхийг авчгаар ч нөө яг хажууд нөө хөрш Иракт сэлжсэн Саддам Хүсейн айсан. Одоо энэ нөгөө нэг Ираны шашны хувьсгал нь манайх руу импортлогдоод ороод ирчих юм биш үсттэй гээд. Иракт шийч шашинтнууд бас Хуами 20 төв штэ. Юу шиитүүд биш те. Шиитүүд Иракт олон байхгүй юу? Хүн амын хамгийн олон. Сүнит нь цөөхөн шийт нь олон бай. Тийм. Шиитүүд нь олон. Шиитүүд нь ерөөсөө 30% л гээд байгаа. Гой сүнитүүд нь. Тэгээ шиитүүд нь олон. Тэгээд энэ Иракийн ч нөгөө нэг юу одоо энэ Саддам Хүсейн бол өөрөө сүнит гаралтай тэгсэн мөртлөгтэй яг шашинлаг хүн биш. Эн чинь бол Ираны нэр Баатист нам гэдэг ер нь бол социалист коммунист намын одоо секуляр төрийн тэрэг хүн байсан. Арабын социализм гэсэн үзэл байхгүй тийм. Арабыг модернжуулаад бүгдийг нэгтгэгээд тэр социалист төр байгуулна гэсэн. Одоо энэ Асадын дэглэмтэй Баат намштай Ирак эдгэр чинь анх нэг нам байсан байхгүй тийм. Ийм болоод нөө Саддам Хүсейн чи Иранаас болгоомжлоод ихсэн. Тэгээд нэг Иран, Иракийн дай ингээд 1980-аас 1988 оны хооронд дайн болсон. Тэгээд нэг сонирхолтой юм шүү дээ. Иракийн одоо иракчууд ч одоо жишээлбэл үг олноор хөнөг зэвсэгтэйгээд Америкчууд одоо очиж янзалсан шүү дээ. Тэгэхдээ энэ юу болсон гэвэл Иран, Иракийн дайны үеэр Америкчууд Иракийг дэмжижсэн байхгүй. Ираныг сулруулах гад тэгээд зэвсгийн технологи өгчсэн гэж байгаа. Химийн зэвсэг өгсөн гэж байгаа. Тэгээд тэрнийг нь жишээлбэл Саддам жишээлбэл Ирак хэдий Иранаас хамаагүй хүч муутай уус ч гэсэн ард нь том гүрэн биш үү? Цэрэг санхүү олон юмар дэмжиж чинь тэр зэвсэг технологитой. Тэгээд одоо химийн зэвсгийг ашиглаад Ираны 500 гаруй мянган хүний амьд төрсөн гэдэг юм бэл. Тэгээ хожим тэр одоо зэвсгийг нь одоо юу гэх юм одоо энэ чи одоо бид нар тэрглэх аюултай гэж очиж одоо хураасан чинь тэр зэвсгээс нэг баг зэрэг л үлдсэн байсан. Гэхдээ тэр нэг Саддам хувьдын өрнөдийн чинь нөгөө дэлхийн бусад тус орнуудын эсрэг одоо хэрэглэнэ гэсэн тийм ямар ч зориггүйсэн. Тэгээ өөрөөр хэлбэл юу гэх юм өөртөө зэвсэг өгчөөд дараа нь тэргээр нь одоо нэг колботон болгож одоо өөр улсын эсрэг байрдуулжснаа дараа нь тэр зэвсэг нь байгаа гэдгээр шалтгаалж очиж дайн үүсгэд Саддамыг алсан байхгүй наад чинь дэглэмийн нураас.
Энэ дайн бол ерөөсөө Израильд бол их юу ашигтай дайн байсан. Яагаад гэвэл өөрсдийг нь эсэргүүцдэг, хүлээн зөвшөөрдөг хоёр том гүрэн байлтад байдаг. Эндээс хин хожих юм. Дайс нь 3 дахь чит гээд Израиль хожноо. Тэгээ сая хасраах хэллээ. Энэ Саддам Хүсейний тэр зэвсгийг Америкчууд нийлүүлж исэн гээд Америкууд нийлүүлэхээс шаарахгүй. Яагаад гэвэл нөө 79 оноос хойш чи Америк 92-ын харилцаа шууд 0 руугаа орцсон байсан тий. Ийм болсон. Тэгээд энэ дайн бол яг аль алийнх нь ялтаар дуусаагүй айгүй тийм цус гарсан тий. Маш их хохирлолтой. Гэхдээ энэ хохирол нь биш тий. Хохиролтой бол Саддам Хүсейн бол ерөөсөө харамсаагүй. Харамсахгүй байхаас бас аргагүй яг улс төрчийн хуваар бодоод үзэх юм бол яагаад гэвэл сая хэлсэн шиитүүд олонтой гэдэг. Одоо юу хэрвээ хувьсгал нь Иракаас импортлогдчих юм бол тэр шиитүүд нь өөрийнх нь дэглэмийнх нь эсрэг явуулт нөө юу байлдах учраас тэр дайнаараа шиитүүдэд дараад авчиж байгаа байхгүй. Жишээл өөрт нь нэг талаар ашигтай нөгөө талаар ашиггүй байсан эдийн засгийн маш их уналтанд тий дороотолтой төрийн зардлыг хэтрүүлсэн зэрэг армийн зардлаа маш их мөнгө зарцуулсан байсан. Тэр нь эргээд 1990 онд нөө Кувейт руу дайрах тийм нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн. Ингэсэн гэж байгаа. Саддам Хүсейн бол нөө Америкийн эрх мэдэлтнүүдээс тэр чинь бол холбоотон шүү дээ. Тухайн үед дайны үед дөнгөж дайн дууссан байсан үед ер нь бол Ираныг номхотгож байгаа том хүч гэж харагдаж байсан. Тэгээд Англиас, Америкаас юу яасан ч ингээд дипломат загтал явуулаад за Кувейт руу орлоо шүү. За яг тэр Кувейтийн тэр нэг хамгийн юуруу хэсэг рүү тэр газрын төстэй нэг жоохон хэсгийг нь авчээ. Бид нар эзэн суучих. Эндээс тэр нэг эдийн засгийн шархаа нөхмөр байна гэдэг. Тэгэхээр нөө Америкийн чинь нэг юу штэ. Тэгээд тэрэн дээрээс чи Иракийн харилцаа Америктай гүйтэрсэн шүү. Эхлээд ингэсэн юм байна. Жорж Буш бол тэрийг нэг тоогоогүй гэж байна. Эцэг Бушыг ярьж шүү. Тэр чинь Рейганы дид ерөнхийлөгч байсан. Рейганы дараа ерөнхийлөгч болсон тэр Жорж Буш, эцэг Жорж Буш. Ер нь нэг тоогоогүй. За одоо яах вэ гэх нэг тий нэг өнгөрөөсөн юм ойлгомжтой энэ одоо эдийн засгийн нөхөх ёстой гэдэг. Тэгсэн чинь хажуугаар тэр Маргарет Тэтчер гэж нэг авгаа биш тий. Тэр чин нөгөө нэг Кувейт чин Англитай их харилцаа холбоо сайтай. Буш дээр явж очингуудаа чи ер нь эр хүн муу юм уу биш юм уу? Чи ер нь яасан арчаагүй нөхөрвэ гэж хэлээд тэгээ одоо нэг цөлийн шуурга ажиллагаа биш тий. Тэр чи эхлэх үндсийг бий болгосон гэж байна. Тэр чи Кувейт чинь бас өөрийнхөө нэг лоббиг ашиглаад байна шүү дээ. Нэг юм болсон. Тэгээ хажуугаар нь бас нэг үл ойлголцол явсан гэж байна. Би нэг 2 3 подкаст сонссон. Нөгөө Америкийн чин институт цэрэг улс төрийн институт амар олон салаа CIA, FBI, гадаад иргэн яам тий NSA гээд бүгдээрээ өөрсдийн толгойтой тэгээд яг ингээд нэгдсэн бодлого байгаагүй гэж байна. Нэгэнтэй нь уулзахаар ер нь чи чамайг ингээд юу Саддам Хүсейн ингээд Кувейт руу орчиход бол асуудалгүй юм шиг. Нөгөөх нь зөвхөн тэр нэг газрын тостой хэсгээр эзэн суугаад асуудалгүй юм шиг тий. Тэнгүүт Саддам Хүсейн бол за гэж жагаад шууд бүхэл улсаар нь эзлээд авцсан. Угаасаа Кувейт чинь баг улс гээд байх чинь байхгүй нэг Иракийн нэг тасарсан мод шахав. Харин тийм. Ер нь энэ колоничлал дуусаад нөгөө өрнөд нөгөө арабын төр тусуудыг колоничлаас чөлөөсөн шүү дээ. Османы эзэнт гүрний. Тэр үеэс ингээ олон жижиг хэсэгт ингээ хуваасан гэдэг юм билэ. Тэр нь одоо энэ Оманч гэдэг юм уу, энэ Кувейт гэдэг юм, Катар эдгэрэг бол энэ уламжлалт төр тусууд биш те. Эдгээр бол хиймэл маягийн ийм шин улс төрийн нэгэл мүдэрчдэг гэж үзээд байгаа байхгүй. Ярьдсан билэ. Тэгээд Саддам Хүсейн бол Кувейтийг бол ер нь их доромжилдаг. Угаасаа жижигхэн улс эзлэх шиг амархан юм байхгүй. Дээрээс нь Саддам Хүсейнийг дайн ихт нөлөөсөн юм тэр газрын тосны үн. Энд чинь Америкийн нөлөөтэй 70-аад оны хямрал биш үү тийм. Газрын тосны хямралаас шалтгаалаад Америкууд шууд тулгалт хийж байгаа ОПЕК-ийн орнуудад. Газрын тосны үнэ байраа. Оронд нь бид нар та нарыг хамгаалан туслана энэ төр гэдэг. Одоо тэр нөгөө нэг түлхэн унгаагддаг Ираны шахч яг энэ ОПЕК-ийн толгой бодлого тодорхойлогч байсан. Өөрийгөө бол хамгийн томныгээ бодцсон. Ер нь бол энэ үнийг нь хяндаг тий. Ерөөсөө аль болох өндөр байх талаас нь хяндаг тийм байсан. Тэгээ тийм ч учраас 79 оны тэр нөгөө хувьсгал гарахад ерөөсөө энэ өрөндийн талаас тэр шахыг хамгаалах оролдлого гаргаагүй нэг шалтгаан тэр юм байл шүү. Тийм ОПЕК гэж юу ингээр ОПЕК ч одоо яг энэ арабын булангийн энэ орнуудын газрын тосыг одоо нийлүүлдэг том улсуудын хоорондын байгуулсан тийм байгууллага байхгүй юу. Тэгээ ОПЕК-оор дамжиж хамгийн гол нь дэлхийн газрын тосны худалдаа зөвхөн доллараар явагдана гэдэг дүрмийг тэндээс авах
тогтоосон. Тэгээ нэг петродоллар гэж ярьдаг шүү дээ. Одоо зарим хүмүүс долларыг зүгээр фиат мөнгө зүнх гэж яриад байдаг шүү дээ. Удахгүй суурн мөрөн ч гэдэг юм. Тийм бол байхгүй. Америк одоо ч дэлхийг одоо ингээд тойруулаад цэргийн баазууд явуулсан. Ойролт орондоор дөрвөн олон янзын юм цэргийн баазууд. Одоо жишээлбэл сая энэ хаагддаг хорвоозын хоолоо молоо гэдэг байгаа юм шүү дээ. Энэ минь чи Америкчуудын хамгаалтанд дор байдаг. Тэгээ эндээс дэлхийн юу гэдэг тэр нефтийн их одоо юу гэх юм экспорт явагддаг те. Тэрнийг Америкчууд хяналтандаа байлгадаг. Тэгээд тэргүүрээ дамжуулаад бас өөр бусад улсуудтай хэрцлэх байдлаар юу гэдэг доллараар худалдаа хийн гэдэг те. Тэр доллар Америкийн эдийн засгийн хүч чадал дээрээс нь нефтийн худалдаа эдгээр доллараар хийх ёстой 4 журам гэдэг чи өөрөө Америкийн долларыг дэлхийн эдийн засгийн одоо гол валютын нөөц болгодог штэ. Тэгэхээр одоо нэг тиймэрхүү шалтгаанууд байд юм лээ. За тэгээ хоёлоо яа хитрхи их түүх яриад байна. Одоо үг ордож өхөр ордлоо. Түүхээ ярихгүй бол бас би бол болохгүй гэж нэгэнт одоо ярьсных те. Эн чин одоо энэ ойрхон орнод том улсууд гэх юм бол за Иран байгаа, Ирак ба Сауди Араб, Сир. За энэ дөрвийг бол угаасаа Израиль бол үзэхгүй. Энэ дөрвийг дарж авч ижил сална. Тэгээ Сирийг бол 11 хонд унгаасан. Асадын дэглэмийг. Тэгээ сая бол бүрэн унгаад чадлаа. Ираныг бол чадаагүй маш олон жил болсон. Иракийг бол 2003 он унгаахтаа энэ Израильчууд стратегийн маш том бландер буюу алдаа хийсэн гэж байгаа байхгүй энэ дээр сонсож байхад яасан бэ гэхээр одоо энэ 2003 оны дайн биш шүү дээ. Ирак руу ордог. Тэр бол ерөөсө Осама бин Ладентэй бол Саддам Хүсейн ямар ч хамаагүй байсан. Тэ? Ийм байхад нь 2003 онд энэ дайныг ерөөсө хамгийн том эхлүүлсэн хүмүүс нь Америкийн неоконууд тэгээ Израиль одоо энэ Нетаньяху ч тэр үед яг төрийн том албан тушаал хашаагүй байсан ч гэсэн энэ Израиль нөө Ирактай хийх Америкийн дайныг хамгийн дэмжижсэн хүмүүсийн нэг байхгүй. Тэгээд Иракийн одоо Саддам Хүсейнийг унгаасан. Унгаангууд нь яах юм? Одоо тэр засаг унангууд нөө шийтүүд олонх арчлаар сонгуул явуулангууд шийтүүд бүх засгийн эрхийг авчиж байгаа. Бүх удирдлагыг авчиж байгаа. Тэнгүүт ч нөгөө нэг яг хөрш Ирантай Иракийг нэгтгэе хийчихэж байгаа байхгүй. Тэгэд алдаа гаргасан нь бол Израилийнхан бол хүлээн зөвшөөрж байгаа. Тэнгүүтээ одоо энэ номер 1 дайсан чинь ер нь бол энэ Ирак одоо байх бид нар маш том алдаа гаргаж байгаа. Одоо энэ Израиль руу дайрах ёстой гэдэг нэг 7 улсын төлөвлөгөө шүү дээ нөө генерал Весли Кларк тий 9 сарын 11-ний дараа хаа Пентагон руу энэ Америкийн 4 одтой генерал Весли Кларк гэдэг НАТО-гийн дарга байсан. тий нөхөр таварш орсон байхгүй ороо цэргүүд урцсан юм шиг. Тэгээд нэг юм хавцтай материал олдсон гэж харсан чинь нэг 5 6 улс руу дайрна гэсэн 7 улс руу ч илүү дайрна гэсэн Ирак, Сир, Лив, Сомали, Судан, Ливан. Тэг хамгийн сүүлд нь Иран байсан гэж байгаа байхгүй. Тэгээ энэ яагаад идэрлүү дайрах гэж байгаа энэ саяын 9 сарын 1-ний одоо 2 өндрийг нураадагтай эдэр ямар хамаатай юм гэсэн чинь тэр одоо юу гэдэг хин жилээд би одоо мартцсан нэг мэдгүй гэж хариулсан гэдэг. Тэгээ Весли Кларкийн ингэж ярьсан бичлэг нь ютубер ингээд тархацсан байдаг шүү дээ. Тэгээ тухайн үед бол энэ Америкч ерөөсөө энэ ойролт орондын бүх төрт нэгдсэн төрт улсуудыг задлаад ойролт орондыг ийм хаос руу оруулах гэж байгаа юм байна гэдэг. Ер нь тэр одоо зөгнөл чи ихнээсээ биелэлээ олоод яваад байна тийм үстэй. Тэр өтгөө одоо нэг уран сайхны кино гэдэг шүү дээ юу лээ. Тагнуулын төв газ юу лээ нэг элчин сайдын яам дээр ямар кондор үлээ. 3D Japan. Тийм тэр кинон дээр ч гэсэн яг энэ улсууд руу удахгүй Америк дайрна гэсэн чинь 80 дооны кино өстэй тий. Тэгээд тэрнийг тэр мэдээ одоо хавц тэргийг олоод авцсан хүмүүсийг одоо тийм тагнуулын дүү газрах нэг нэгээр нь алаад байгаа тухай тийм 80-аад оны Америк Холливуудын кино хүртэл байдаг. Тэгэхээр энэ бол сая одоо гэдэг Ираны цөмийн хөтөлбөрөөс олоод ч юм уу Ираных нь цөмийн зэвсэгтэй болох гээд тий байсан учраас дайрж байгаа юм биш. Энэ угаасаа маш олон жилийн өмнө төлөвлөгдсөн байсан тийм юм шиг байна. Тэгээд яг би зүгээр ингээ хэлэхэд одоо цөмийн хөтөлбөр гэдэг түүхийг нэг багсаа ярих хэрэгтэй. Ираны цөмийн судалгаа бол бүр 1970-аад оны үеэс ихтэй тэр шахыг байхад л ихэрсэн юм шиг лээ. Тэгээд тэр нь олон улсын хөтөлбөр байсан. Мэдээж иргэний зорилттой Америкчууд ч гэсэн оролцож байсан. Тэгээд 79 оны хувьсгал гарсны дараа бол одоогийн дэглэм нь эдгэр төсөл хөтөлбөрүүдийн зогсооцсон. Тэгээд 80-аад онд Иран Иракийн дайнд дэгдэхэд одоо юу гэх юм эдийн засаг нь хүндэрсэн байгаа байхгүй Иран. Тэгээ Иран хүндрэнгүүтээ цөмийн хөтөлбөрөөр дахин сэргийлсэн гэдэг байгаа. Гэтэ бол ерөнхийдөө тайлбарлахдаа бол энийгээ бол мэдээж иргэний зорилтоор ашиглана гэж тайлбарлаж байсан. Тэгээд 2002 онд хаа баг энэ өрнөдийн хэвлэлүүдээр тий Иран цэргийн зорилгоор цөмийн технологи хөгжүүлж байгаа юм байна гэсэн юм шууд нэгдсэн. Тэгээ хэд хэдийн нууц
Натан Зарак гэдэг тийм байгууламжууд байна гэдэг нь гэрэлд зохиурдсан гэдэг байгаа байхгүй. Тэгээ ингээ 2003-аас 2006 он хүртэл олон улсын цөмийн эрчим хүчний агентлагтай ингээ маргалдаад байсан. Нөгөөд нь шалгалт энэ төр хийнэ гэл. Тэгэл ерөөсөө ингээ зарим юм дээр ерөөсөө огт санал нийлэхгүй ямар нэгэн тийм зөвшөлтсөлт хүрэхгүй байсаар хагаад 2006 онд нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөлтчид бол Ираныг зөвшөөрөлгүй цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж ийн гэд эдийн засгийн хориг арга хэмжээнүүд улам нэмж тавьсан. Ер нь Иран урд нь ч гэсэн эдийн засгийн хориг арга хэмжээнүүд дайлжсэн Америкийн хориг арга хэмжээнд орчихсон байсан. Тэгээ 2007 оноос эхлээд одоо юу гэдэг бүр аимшигтай хоригуд улам бүр нэмэгдсэн гэж байна. Тэгээ 2015 онд нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөлийн 5 гишүүн тэгээ Европын холбоо тэгэд Иран гэд эдний хооронд те Joint Comprehensive Plan of Action гэд тийм гэрээ байгуулагдсан. Тэр нь одоо юу гэх юм одоо Ираны цөмийн уран баяжуулалтанд нь хязгаар тогтоосон. Дээрэс нь олон улсын атомын эрчим хүчний агентлагуудыг одоо орж шалгалт хийхийг зөвшөөрсөн те. Дээрэс нь одоо юу гэх юм Иранд тавьсан хоригуудаа баг зэрэг суулгасан. Тэгээ энэ маягаар одоо юу гэдэг ингээ хамтын ажиллагаа явагдчихсан ч Трамп 2016 онд сонгогдоод 2018 онд ямар ч шалтгаангүйгээр тэр хилцлээс гарцсан байгаа байхгүй. Тэгэд Иран дахиад хоригуд нэмээд тавьсан. Тэнгүүт Иран бас нөгөө урд нь тэр гэрээгээр хүлээж исэн үүргүүдээ биелүүлэхэ болсон. Ингээд дахиад ингээд одоо юу гэх юм өөр хоорондоо маргалдаад ирсэн. Тэгээд Трампыг бас мэдээж одоо юу гэх юм 2020 онд Трамп унсан шүү дээ. Тэгээ 20-с 24 оны хооронд Трамп байхгүй хахад харьцангуй Ирантай одоо юу гэдэг Байдны үед бол харилцаа бүр амар хурцтаагүй. Тэгээ харилцаа яг хизэнээс хурцсан гэхээр Израиль хоёрын харилцаанаас эхэлж байгаа. 2023 оны 10 сарын 7-нд Газад Хамасыг нь орж ирээд одоо 1200 хүний амин төрсөн гэдтэй. Тэгээ зөрүүлээд Хамас Израилийн дайн гэж ирсэн шүү дээ. Тэгээ удахгүй 2004 онд жишээлбэл Ливанд дах Хизболлатай жишээлбэл Израиль муудалцаад Хизболлагийн юу Насралла чилүүд юм өдөртөгчийн алаад Ливаны Бейрут руу цохирт өдр өгөөд ирсэн. Тэр үеэс эхлээд нэг Хизболла ч Ираныг дэмждэг прокси бүлэг шийч гişнтэй хүмүүс. Тэгээ энэ юу н Хамасыг дайрахад ч гэсэн те Хамасыг ч гэсэн Иран санхүүжүүлдэг гэж ярьдаг шүү дээ. Хизболла одоо юу гэдэг Хамас эдрийн довтлогоо бол ерөнхийдөө Иран санхүүжүүлсэн Иран буруутай гэж Израильчууд буруутгаж ихэлсэн. Тэгээ яг нөгөө нэг тухайн цагт Америкчууд бол за энэ үйл ажиллагааг зохион байгуулахад бол Иран бол яг гар бичирж бол оролцоогүй байна гэдэг тэрнийг бол тогтоосон юм бэлээ. Тэгээд яг ингээд харилцаа муудаж жагаад сая өнгөрсөн жилийн 2000 одоо Трамп гарч ирсэн шүү дээ. Трамп гарч ирсэн цагаас эхлээд Израильчууд PD гэдэг гисэн гэх юм уу да. Иран руу те. Тэгээ одоо юу хин 2025 оны 12 өдрийн дайнг болсон 6 сарын 12-наас 24-ний хооронд босон те. Израиль ихтэй Ираны цөмийн байгууламж Пуужингийн үлдэр цэргийн байгууламжууд агарын цогцолт өгсөн. Тэгээ Ираны хувьсалт Гавардын командагч Хосын Салами болон бусад цэргийн том албан тушаалтнуудыг хөнөөсөн гэж бас хилцэл хийжсэн гэж байгаа маа. Цаана цөмийн одоо энергитэй холбоотой хилцэл хийжсэн. Бас хуурам эхлэл тэгж явах зураа бас баахан цогцолтууд өгсөн. Тэгээ Иран хариу болгоод бас баахан баллистик пуужин дрон Израиль руу хөөргсөн те. Тэгээ Америк оролцсон Ираны цөмийн байгууламж руу 30 гаруй томахок пуужин гэдгийг илгээсэн гэж байгаа. Тэгэл нэг Трамп ч сүржинэл өнгөрөөл байсан шүү дээ тэр үед те. Тэнгүүтээ гарч ирснээр би одоо юу гэх юм Ираны цөмийн хөтөлбөрийг ингээ устгачлаа, зогсоочлоо гэж ингэж өөрийгөө одоо дахиад наад чинь цөмийн хөтөлбөрөөр дайж байна. Уг нь бол тухайн үед Трамп ч өөрийнхөө цөмийн хөтөлбөрийг Ираны цөмийн хөтөлбөрөөр зогсооцсон гэж өнгөрж ирсэн. Тэгээ 24 онд хахад Трамп бас зуучлагчаар оролцоод гал зогсоосон. Трамп бас гарч ирээд би бол их 50 тогтоодог ерөнхийлөгч энэ гэж бас өөрийгөө рекламдж ирсэн байхгүй. Тэгэд ингээ 24-нд энэ хилцэл зогсон. Тэрнээс хойш харьцангуй гайгүй байсан. 12 сард одоо юу гэх юм дахиад харилцаа хурцдаж ирсэн сая те. Нөгөө нэг айхтар бослог болсон. Тэгээд энэ үеэс эхлээд харилцаа хурцсан. Тэгээ юу болсон саяын нөхцөл байдал ч одоо нэг иймэрхүү үйл явдлуудаас улбаатай болсон байхгүй. Одоо тэр жигсаал байна шүү дээ. Иранд болсон сая жигсаал. Үнэхээр эдийн засгийн одоо нэг хоригт байгаа учраас Ираны эдийн засаг бол маш хүнд байдалтай байгаа юм л тэр инфляц өссөн тий. Ч ойлгомжтой мөнгө хөвлөхээр бараа үйлчлэгийн хомсдохоор тэгээ нэг гол газрын төсөө зарж чадахгүй байхаар ойлгомжтой шүү дээ. Унжилтаараа. Тэгээ энэ дээр түрүү нөгөө юу яасан шүү дээ. Мосадагийн унгахад CIA-ийнхаа тэр нөгөө жагсаал зохион байгуулсан мөнгө дүүрэг өгсөн гэсэн шүү дээ тий. Одоо сая Майк Помпео гэж байгаа. Тэгээ CIA-ийн дарга байсан. Тэр нөхөрчин манай цэргүүд, манай агентууд Ираны нутаг дээр байгаа
ажиллаа хийж байна. Одоо энэ жагсаалыг юу зохион байгуулалтанд оролцож байна гэдэг мэдэгдсэн сая оны ерөөсөө он гарч хахад энэ бол Америк бол ерөөсөө энэ дэглэмийн унгаачих сонирхолтой өөрийнхөө утсан үгэлдээнүүдэд тавьчих сонирхолтой байгаа юм шиг байлаа. Ер нь янз янзаар оролтно. Тэгэд сая өглөө харж хахад юу мэдээ харж байгаа Трамп бол нөө цэрэг оруулахаас буцахгүй гэдэг байхгүй. Гэтэ цэрэг оруулахад асар хэцүү юм шиг байна. Тийм ер нь боломж байхгүй. За Тэгээ яг нөө саяын жагсаалтай холбоотой гэж саяын жагсаал 40 мянган хүн алсан гэдэг яриадсан шүү дээ. Тэр бол худлаа гэж хэлээ л дээ. Тэрний чинь нэг мэдээсэн төрийн бас байгууллага байгаа юм байна лээ. Би одоо нэрийг яг мартчихсан. Mint Press гэдэг ямар ч гэсэн тийм хэвлэлийн одоо судалгаагаар бол тэр төрийн бас байгууллага шүү дээ. NED гэдэг National Endowment for Democracy гэдэг Америкийн CIA-ийн далд байгууллага байхгүй. Одоо дэглэм солих молих арчил түгээх нэрийн дор үйл ажиллагаа явуулж улс орнуудад одоо энэ өнгөт төвсгөл зохион байгуулахад хүний эрх ардчил гэдэг нэрээр олон янзын нэг юм төрийн бас байгууллагуудыг санхүүжүүлдэг шүү дээ. Тэрнийх нь нэг төрийн бас байгууллага нь ямар ч гэсэн тийм мэдээлэл гаргасан гэдэг. Тэгээ миний зүгээр ойлгосноор Оросын ч юм уу, Хятадын ч юм уу, Индикийн ч юм уу хэвлэл мэдээлэл хэрэгсдэр ингээ хараад байхад бол Иранд бол аль хэзээний Моссадын агентууд бол аль хэзээний одоо ажиллаад эхэлчихсэн байсан бол тодорхой байсан. Тэгээ тэд нар олноороо баригдсан. Дээрээс нь Starlink биш үү? Starlink-ийн терминалууд гэж байгаа бол олон янзын юм төхөөрөмжүүд Иран ч тухайн үед бүх харилцаа холбоогоо унтраацсан байхад тэд нар хоорондоо Америкийн өрнөдийн одоо цэрэг мэрэгт ашиглагдаад байгаа энэ Elon Musk-ийн Starlink-ийг ашиглаж ирсэн гэрийн чинь зүгээр нэг жагсаал байгаагүй. Тэгээд тэрнийг нэг бол одоо юу гэх юм тайлбарлалтаа энэ бол өнгөт төвсгөл хийх гэсэн оролдлого. Үгүй бол одоо дан эхлүүлэхийнхаа өмнө Ираны дэглэмийг одоо юу гэдэг нь эсрэг явуулж байгаа том PR гэсэн ийм байдлаар тайлбарлаад байгаа. Тэгээс тэр яг үүндээ иранчууд одоо хэр зэрэг одоо мэдээж дэглэмдээ дургуй хүмүүс мэдээж олон л байгаа. Гадаадд байгаа хүмүүс өнөөдөр ингээл бичлэгийг аваад Ираны эсрэг байна мэн айгу их чөлөөний эсрэг эрх чөлөөг дэмжиж чинь гэл тэр чинь одоо шаах бахлаавыг дагаад нэг хэсэг баг нэг ийм каст чахуу орсон маш олон иранчууд жишээлбэл лалын хувьсгалын үеэр өрнөд рүү дөрвөрцсөн байхгүй юу. Уу харин тэгээ тэр хүмүүс чинь хизээч одоогийн Ираны дэглэмийг дэмжихгүй. Тэгээ ер нь 1-2 ч юм уу 1000 ч юм уу нэг 10 20 100 мянган хүн жагсан ч гэсэн тэр яг Ираны ард түмний яг олонхын одоо үзэл бодлыг бол илэрхийлэхгүй. Тэгэхээр мэдээж олон янзын хүмүүс байгаа. Гэтэ яг одоогийн байдлаар одоо энэ жишээлбэл сая Трамп одоо гарч ирээд capitation strike гэдэг одоо нөгөө удирдагч эдрийн цэргийн том албан тушаалтнуудад зэрэг ингээд алхад бол жишээлбэл Иран шок үүсээд одоо гэдэг айрамч гэдэг юм уу тэр гавард гэдэг байгаа шүү дээ хувьсгалт гавард гэдэг байгаа эдгээр ингээд байлдах чадамжгүй болоод хаос бий орчин хаос бий болоход нь одоо гэдэг Ираны сөрөг хүчин гарч ирээд одоо төрийн эргэлт хийн гэсэн ийм одоо юу гэх юм инээдтэй ийм нэг юм гинэн маягийн ийм зоригтойгоор цохирд өгсөн байж магадгүй гэж одоо Mirror ч гэдэг юм Америкийн чигнээ өрнөдийн сэтгүүлүүд яриад байгаа байхгүй тэр нь бүтлгүүдсэн гэд тэгэхээр одоо ямар ч гэсэн энэ дайн бол эхлэхдээ юу гэх юм Трамп режим ченж гэж ирж ирсэн. Одоо бол ингээд нөгөө тэр нь бүтлгүүцсэндээ ч юм уу наратив нөгөө дайн эхлүүлсэн шалтгаа наратив нь өөрчлөгдөд бид Ираны флотыг ч гэдэг юм уу те баллистик пуужингийн хүчийг бууруулахын төлөө энэ дайныг эхлүүлээ гэж яриад байгаа. Тэгэхээр Америкчүүдийн анханасаа тавьсан одоо Ираны дэглэмийг маш хурдан хугацаанд солино гэсэн тэр төлөвлөгөө бүтлгүүтсэн байж магадгүй. Ираныг бас дутуу үнэлсэн байна гэж яриад байгаа. Тэгэхээр хоёул ингээд цаашаа ингээд Ираны айрам гэдэг ер нь тэр хувьсалт гавард мавард тэгээ яагаад ингээд толгойг нь тасалдсан байхад юу гэдэг Иран илүү байлдах чадамжтай хэвээрээ байгаад байгаа вэ гэсэн сэдвээр үргэлжлүүлээ. Тэгээ за энэ нөө contingency plan гэж байгаа шүү дээ. Ер нь бол байдлыг үүссэн үед те төрийн одоо толгой эрх мэдэлтнүүд үгүй болсон үед одоо хийгдэх төлөвлөгөө гэдэг. Хин засгийг авах вэ? Хин ямар албан тушаалд тавигдах вэ? Тэр нь бол ерөөсөө бүгдээрээ бэлэн байж идэг юм байна. Тийм протоколтой. Одоо энэ Венесуэлийг тэр нэг Мадурог нь аваа явчихдаг тийм зүйл биш гэж байгаа. Тэр Мадуро бол яахад те зүгээр тэр нэг социалист намынхаа нэг тэргүүн те тэрийг одоо ингээд нясалахад дараагийнх нь гараад ирнэ. Энэ Ираны энэ шашны одоо юу вэ те теокраси биш те эн чинь бол бүр илүү хатуу итгэл үнэмшилтэй. Энд чинь зөвхөн тэр газрын тусны мөнгөн дээр суйрлаагүй тэр чинь шашны итгэл үнэмшилтээр тийм идеологи дээр тулгуурлаж байгаа учраас бүр ингээд устгахад хэцүү дараагийнх нь гараад ирнэ гэдэг аахгүй яг адилхан хүмүүс. Тэгээ яасан бэ гэхээр өглөө ер нь бол өглөөч яах вэ шүн одоо энэ Али Хамейнигийн хүү сая нас ордог тэр суприм лидерийн хүү нь одоо дараагийн Ираны дээд удирдагч жарт томилогдсон байна. Ерөөсөө нэг
хүнийг нь устгаад ямар ч нэмэр байхгүй энтергээ тэгэд юу явж илээ энэ интернетээр явж байгаа. Үнэн ч юм уу худлаач юм уу. Энэ Хаменей бол ер нь өөрийгөө мартир болоход бол одоо хамаагүй би бол одоо хөгшин хүн те би одоо үйл хэрэг те энэ шашин шүтлэг те өөрийнхөө өмцүүлэхэд төлөө өгөхөд хамаагүй энэ төр гэсэн тийм яриа өгсөн энэ төр гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр Иран бол хизээч Венесуэл биш. Тэгээ энэ юу Трамп Иран руу дайрахаас өмнө хүмүүсээс ингээд нөгөө санаа бодлыг сонссон гинэ. Хамгийн ойр тойрны гэж боддог ч юм уу те хүмүүсээс. Тэгэхээр эндээс нэг л хүн эсэргүүцсэн нөгөө Такер Карлсон. Такер Карлсон гэж юу н Трамп бол сонгуулийн өмнө харьцаа нийтлэн гайгүй байсан. Яагаад гэвэл энэ чинь Америк нэгдүгээрт гэдэг бодлогыг адилхан баримталдаг хүмүүс байсан тий. Тэгээ эндээс Такер Карлсон ганцаараа бити Иран руу дайраа. Наа чин дараа нөгөө нэг юу тааварлашгүй үр дагавар нь бүр илүү хөнөөлтөө юу ч болж болноо. Тэгээ ядчилтэй нөгөө нэг өөрийнхөө сонгогдсон тэр нөгөө нэг юугаа кампанид ажиллаад бодолтой энэ гэхэд хамгийн их дэмжижсэн нь JD Vance гэж байгаа. Дид ерөнхийлөгч. JD Vance бол ойлгомжтой. Яагаад гэвэл энэ хүн чинь байж тээ. Нөгөө Израилийн одоо лоббигоор Израилийн мөнгөөр ингэж улс төрийн карьер нь гэрлийн хурдаар тий лифтээр явсан юм шиг агсан. Тийм ч учраас хэрвээ Трамп ухчих юм бол дараагийн тэр нөгөө нэг юу ерөнхийлөгч болох хүн Израилийн бүр илүү Трампаас илүү Израилийн халаасны хүн байх учраас тий гэж яригдаад байгаа байхгүй. Тий яг за ер нь бол эн чинь ингээд гинт довтлсантай. Тэгээд ингээ Америкчууд чи хамгаалж ингээд айгүй муухай алхмууд хийсэн. Тэрнийг одоо бүгдээ сонсчлаа. Одоо тэр юу хин өмнөд Минаб гэдэг газар одоо чи 2 охтын сургуулийг дэлбэрсэн. Тэнд 168 охтууд нас барцсан байна гэж байгаа. Тэдний одоо зураг мургийг аваад Twitter дээр бол яваад байна. Тэгээ манай ер нь монголчууд яг энэ real time-аар ч гэдэг юм мэдээлэл орж авах юм бол хэвлэл мэдээллийн хэрэгслээс илүүтэй Twitter-д оруулах зүгээр бах. Сая Elon Musk ч гэсэн Ираны дан хэрсэнтэй холбоотой Twitter-д орох хүмүүс одоо маш их нэмэгдчихлээ гэж л ярьж байлаа. Тэгээ яг нөгөө одоо эдгэр чи өөртөө одоо нэг preemptive attack гэдэг эхэлж одоо өөрчлөлт сэргийллээ гэж Иран жишээлбэл Израиль төдөө ерөөсөө Америкт ингээд яг терроризм ч гэдэг ямар нэгэн байдлаар занал хийлээд байж ярьсан шүү дээ. Тэрнийг болохоор энэ Америкийн юу хин армийн офицер байсан. Тэгээ Конгрессийн төлөөлөгчдийн танхимын гишүүн Америкийн ардчилсан намын гэх юм уу те. Тэгэд энэ зэвсэг түвшний хорооны гишүүн гэдэг байгаа байхгүй. Джейсон Кроу гэдэг хүн хэлсэн бэлэг. Үгүй Иран бидэрлүү занал хийх гэж байгаа тухай ямар ч тийм тагнуулын мэдээ бидэрлэл байхгүй. Энэ зүгээр цохол Трамп шууд худлаа ярьж байгаа гэж иржлээ л дээ. Тэгэд одоо ерөнхийдөө Иран бол буцаагаад цохилт өгж байгаа. Чи сая ярьсан нөгөө Иран бэлтгэлтэй байсан уу бэлтгэлгүй байсан уу гэхээр Иран ер нь 2003 оноос хойш дайнд бэлтгэсэн гэж байгаа. Иракийн дайн болсноос хойш Иран тийм амархан одоо юу гэдэг ялагдана гэхэд бол баталгаа байхгүй. Энэ дэ нэлээд урт хугацаанд л үргэлжлэнэ гэж яриад байгаа байхгүй. Яагаад тэгэхээр нэгдүгээр яг Иранд нэг том сул тал нь юу гэхээр өнөөгийн эдийн засгийн хориг арга хэмжээнээс болсон эдийн засаг л гэдэг. Эдийн засаг нь хүнд байдалтайгаа хямралд орсон байгаа. Инфляц өндөр байгаа. Гэхдээ гипер түвшинд бол хүрээгүй байгаад тэр нь л Иранд айгу урт хугацаанд одоо юу гэдэг дай үргэлжлүүлэхэд хэцүү. Тэгэхээр Иранчууд газрын доор одоо юу гэдэг жишээлбэл ингээд нөгөө нэг мисайлтай пуужингуудаа ч гэдэг юм уу тэдгээр байршуулаад цэргийн байгууламжууд байгуулсан. Дээрээс нь нэг урт хугацааны хүнс ч гэдэг юм уу тэрнийг үйлдвэрлэх ч гэдэг юм уу тодорхой хэмжээнд ийм нэг онцгой нөхцөл байдал, дайны нөхцөл байдал тодорхой хэмжээнд тэсэж үлдэх хэмжээний тийм бэлтгэлийг бол базаасан гэдэг нь бол ойлгомжтой гэж байгаа. Тэгээд дээрээс нь одоо юу гэх юм сая одоо ингээд жишээлбэл цохилт ингээд өгөхөд ерөөсө 2хан цагийн дараа юу гэдэг агарын бүх одоо орон зайгаа чөлөөлөөд 2хан цагийн дотор цохилт өгсөн гэж байгаа. Урд нь 6 сард нөгөө Израильчууд Америкчууд ингээд цохилт өгж байхад Иран жоохон самгардаад нэлээд удаж жагаад хариу арга хэмжээ авсан бол сая маш хурдан тийм арга хэмжээ авсан гэж байна. Тэгээ нэг ийм юм байна. Иранчууд ерөнхийдөө энэ дайнд хизээнээс бэлтгэж исэн бүр дээр үеэс эхлээд одоо энэ Ираны айрам гэдэг чинь нэг тусдаа хуурай газрын тийм нэг 300-аад мянган хүнтэй айрам байдаг чинь. Дээрээс нь одоо яг энэ дэглэмийг хамгаалагч шашинцсан илүү одоо энэ дэглэмд үнэнч гэдэг Исламын хувьсгалын гавардын корпус гэж одоо юу гэх юм. Тэгээ энэ ч одоо дэглэмийнх нь өөрийнх нь айрам гэх юм уу. Энэ бас нэг 250 мянга гаруй зэрэгтэй. Тэгээд энэ басааж гээд парамилитари бүлэг байт юм байна. Одоо тэр нь 400 мянган хүнтэй гэж байгаа. Ингээд нийлэх юм бол бараг сая дөх хэд үү нэг 7-800 мянган цэрэг бол гаргах чадамжтай юм хүчрэхэг уусгаж байгаа. Хоёрдугаарт Ираны хүн ам 95.5
5 сая чиглэлүүдтэй те 92.5 сая гэж байгаа байхгүй. Дээрс нь газар нутгийн хэмжээгээр сая 600 мянган метр квадрат гэж байгаа. Монголоос том байгаа үстэй. Тэгээ амар өндөр уулархаг дээрс нь цөлтөө хэрвээ хуурай замын цэрэг орж ирэх юм бол амар их зардалтай те логистикийн зардал дээр амар өндөр. Тийм учраас Ираныг юу гэх юм хуурай замын цэрэг орж эзлэнэ гэдэг бол бүтшгүй асуудал гэж үзээд Америк бол зөвхөн одоо агаарын цохилтууд өгж байгаа. Тэгээд энэ агаарын цохилтуудаар нэг хэцүү асуудал нь юу гэхээр агаарын зөвхөн цохилт өгж дэглэм сольж исэн тийм түүх дэлхийд байдгүй гинэ. Тэгэхээр Иран бол ерөнхийдөө нэлээд бэлтгэлтэй байгаа юм билэ. Дээрээс нь одоо юу гэх юм тэр хувьсгалт гавард гэдэг байгаа шүү дээ. Тэдний гард нь ялангуяа энэ агаарын довтлогооны дийлэх одоо зэвсэглэл нь байд юм байна. Тэгэд эдгэр чинь ингээд хэрвээ Ираны одоо headquarter гэх юм уу тэр гавардын толгойг нь тасалсан ч гэсэн 31 бие даас нь нэгж болоод тархмал мозаик хамгаалтын одоо тактик гэж юм уу стратеги тактик гэж байгаа хгүй бүгд бие даа шийдвэр гаргаад одоо юу гэх юм төв удирдлаггүйгээр байлдах тэм зохион байгуулалтанд аль хэзээ оролцсон бол Америкийн эсрэг аль хэзээний дайнд бэлтгэжсэн. Тийм учраас Америк шиг 2-3 хоног 2-3-7 хоногийн дотор Ираныг бол буулгаж аавна гэдэг бол бүтшгүй зорилго гэж байгаа хгүй. Хэрвээ үнэхээр буулгаж авъя бол одоо хуурай замаар цэрэг оруулах хэрэгтэй. Тэгэх юм бол Америк дээр дуусахгүй тийм дайнд орно. Иран бол бусад улсууд шиг тийм сул дорой улс бол биш. Газар нутгийн хэмжээнд том хүн аманч гэсэн олон ийм улс гэмөө. Инглиш дээрээд энэ да. Тийм, Иран бол одоо бол ер нь дийлдэхэд хэцүү гэж байгаа. Дийлдсэн нэг түүх байгаа. 20 дугаар зуунд 1941 онд. Зөвлөлт холбоот ус Англи хоёр талаас нь Ираныг эзэлсэн. Тэр тохиолдолд нөгөө дэлхийн 2 дугаар дайн 41 онд нөгөө Германчин зөвлөлт рүү дайрсны дараа албан ёсоор зөвлөлт Англи хоёр ч холбоотон болж байгаа шүү дээ, тий. Тэгээд Израилийн газрын тусгыг ашиглах, тэгээд зөвлөлт рүү нөгөө юу тусламжаа явуулах нөөт түлхэц бааз суур одоо юу гэх тэр чинь тий баазаар ашиглахын тулд Ираныг зайлшгүй эзлэхээс аргагүй болсон. Тэгээ энэ хоёр том их гүрэн хоёр талаас нь тэр арай хүч султай байх үед нь эзэлсэн юм байлээ. Одоо ингээд харахад ганц Америк хэрэг орох юм бол байлдахад хэцүү гэдэг байгаа байхгүй. Тэгээ одоо энэ Трамп чинь дэлхийн бусад улсуудыг ер нь бидэрт нэг баазаа ашиглуулсангүй, тусалсангүй энэ төр гэдэг байгаа шүү дээ, тий. Сая Испани тэр Педро Санчесыг хэллээ. Тэгээд Францын Макроныг шүүмжилсэн, тэр Английн Кир Стармерыг шүүмжилсэн. Та нар ч одоо холбоотон байж яагаад яг энэ дайны энэ эзэгтэй үед бидэрт ингээд нөгөө юу цэрэг зэвсгийн тусламж тий үзүүлэхгүй байна вэ? Бидэрт яагаад тусласангүй байна вэ гэдэг. Америк ганцаардах юм бол хэцүү. Одоо Америкийн талд энэ Европоос ганц зогсож байгаа орн нь Герман. Тэгээ одоо энэ Германы канцлер Фридрих Мерц биш үү те. Эн чинь бол нөө харахгүй Герман улс чинь нөө Холокост хийсэн гэдгээрээ шалтгаалаад ерөөс Израилийн талд байхгүй бол politically incorrect юм болчиход байгаа байхгүй. Тий ганц байж байгаа л Герман бусд нь бол одоо туслахгүй юм шиг байл. Ер нь бол тэ сая би Twitter харж байсан чинь Макрон бас хэлсэн байлээ. Энэ явуулж байгаа үйл ажиллагаа чи олон улсын хэрэгцүү юм хэмжээний оцтой зөрчсөн гэсэн юм ярьчихсан байх шиг байна. Гэтэ би сайн бас судсангүй. Тэгээ мэдээж ойлгомжтой Орос Хятад хоёр одоо ямар хариу үйлдэл үзүүлж байгаа гэхээр Орос Хятад хоёр бол нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн хурал дээр одоо тэ шударгаас төрөмгийл ихлүүлчлээ. Одоо энэ яаралтай зогсоо хэлцэл ихлүүл гэж шахаж байгаа тэ. Тэгэд Оросын ерөнхийлөгч Путин бол Персийн булангийн орнуудтай холбоо бариад зуурчлахыг санал болгож байгаа юм байна. Тэгээ ер нь Хятад бол Ираны бүрэн эрхтэйдэл нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж цөмийн хилцээрээ сэргээе гэсэн тийм хариу өгч юм. Гэтэ нөгөө хүмүүсээ ярьж байгаа шиг энэ ч одоо ингээд тэнхлэг бий боллоо ч гэдэг юм уу те. Орос Хятад хоёр одоо ингээд шууд нэгдээд дэлхийн 3 дугаар дай эхлэн. За тэр чи арай юу л бол те. Гэтэ яг ер нь ингээд дэлхийн дайн гэдэг бол угаасаа нэгэн өдөр ихэлсэн дайн байдгүй. Дандаа бүс нутгийн олон янзын мөргөлдөөнүүд ингээд сүултээ өргөжөөд одоо юу гэдэг тэр талд олон янзын ашиг сонирхлын төлөө байлдаж байгаа хүмүүс бие биетэйгээ хамтраад ингээд блог орж хуваагдаад хоорондоо байлдажсэн. Дэлхийн 1 2 дугаар дайны түүх бол тийм олон дайнуудын бүс нутгийн олон мөргөлдөөний түүх. Тэгэхээр яг одоо энэ явагдаж байгаа Орос Украины дайн ч гэх юм уу энэ ойролт орнуудад явагдаж байгаа Иран, Израиль, Америкийн дайн энэ бүс нутгуудад ерөнхийдөө дэлхийн эдийн засаг дэлхийн одоо юу гэдэг инх тайван бол асар хурцдаж байна. Цаашдаа ямар үр дагаварлуу хөтлөх бол бид нар мэдэхгүй байгаа. Тийм. Одоо энэ Оросын талын байр суурь гэдэг нөө гадаад хэргийн Сергей Лавровын мэдээлэл. За инээд яг нөө та нэг юу мим ширэлцсэн байсан шүү дээ. Яагаад энэ Америк
Ирак руу дайрсан гэсэн НАТО ч цөмийн зэвсэгтэй учраас эргэлж байна. Тэгвэл яагаад Орос руу дайрахгүй гэсэн НАТО ч цөмийн зэвсэгтэй шүү дээ гэдэг. Яг тэрийг хэлж илээ. Одоо Иран руу ингэж дайрж байгаа нь шүү дээ, тий. Улс орон болгонд өөрөө өөрсдийн гэсэн цөмийн зэвсэгтэй бай гэдгийг одоо сануулж байгаа, тий. Тийм одоо ээлж сургамж боллоо шүү. Хэрвээ чи цөмийн зэвсэхгүй бол энэ Америкийн дайралтанд өртөх нь ерөөсө цаг хугацааны асуудал энэ төр гэсэн тиймэрхүү юм ярьж байгаа байхгүй. Тэгээ одоо энэ зөвхөн одоо Орос одоо гэлтгүү. Одоо би энэ Америкийн дайны эсрэг дуу хоолойнуудыг би нэг ярих гэж бодлоо. Энийг бүр ярих гэж хэл захтнаад байгаа. За энэ Америкийн барууны үзэлтнүүд гэдэг энэ чинь одоо ертөнцийн баруун зүүн биш шүү дээ. Right wing гэдэг үзэл, улс төрийн спектрум дээр баруун жигүүрийн үзэл. Либертарууд, консервативууд орно энэ үзэлд. Эдгээр бол энэ дайныг хамгийн их эсрэг үзэж байгаа. Ялангуяа либертарууд. За 20 оны сонгуулиас өмнө Трамп юу гэж гарч ирж илаа? Юу гэж ярьж илаа? Америк нэгдүгээртэй. Америкийн гадаад бодлогын тэр нэг төрөмгийн дайнуудыг, хүний эрх арчлыг түгээх дайнуудыг хөнөө. Цэргийн зардлыг багасгана. Тэгээ бүр 20 онд нэг мэдээлэл хийсэн. Энэ одоо манай дотоодын Америкийн зүгээр нэг зам харгуу биш тий. Асар муу байна. Ер нь одоо засвар үйлчлэг айгүй дутуу байна. Тэгсэн байж яагаад энийгээ засахгүй хөвтөж тэр гадагшаага дайн хийгээд байгаа юм бэ? Би энийг ойлгохгүй байна энэ гэдэг. Одоо яг тэр ойлгодгүй хүмүүсийн байр суурьнд Трамп очиж байгаа хөөхгүй. Тэгээд юу яасан энэ дайныг эсэргүүцэж байгаа бас одоо том улс төрчдийн нэрийг дурдъя л да. Томас Масси. Бид нар одоо энэ хүний нэрийг баг подкаст болгон дээр дуусгаж байна. Юу гэж хэлсэн бэ гэхээр за энэ конгрессийн зөвшөөрлгүйгээр Трамп дайрчлаа. Одоо энийг конгрессийн зөвшөөрлөлтөд одоо юу гэх энэ дээр конгрессийн тэр нэг юг одоо кампани ажил явуулъя. Энэ дайныг эсэргүүцэх би энийг одоо манлайлнаа гэд. Тэгээ мэдгдэл гаргацсан. Рон Пол энэ хүн бол одоо тэтгэвртээ сурцсан насан турш болоод. Гэхдээ энэ хүн одоо хүртэл тэр нөө нэвтрүүлгээ хийснээр хийдгээрээ хийж байгаа. Юу гэж хэлсэн бэ гэхээр одоо дахиад нь Трамп байр суурьнаас урвчлаа шүү дээ. Уг нь юу гэж ярьж илаа. Одоо энэ Рон Пол бол 2008, 2012 онд бүгд найрамдах намын ерөнхийлөгчийн сунганд орж исэн. Тэгэхдээ ер нь ганцаараа дайны эсрэг гэсэн тиймэрхүү одоо юу урай лооцонтойгоор орж исэн хүмүүс тэгэхэд гайхаж исэн байхгүй. Энэ бүгд найрамдах нам чинь дайны төлөө нам шүү дээ. Нео консерватив, неокон бодлого явуулдаг. Энэ Рон Пол гэж хин гараад ирвэ энэ төр гэд. Залуучууд ялангуяа. Энийг яг энэ 8-аас 12 оны үеийг Рон Полын хувьсгал гэж ярьдаг үе. Тэгээ ингээд Америкт либертар хөдөлгөөн томорсон. Рон Полоор дамжиж те энэ барууны үзэлтнүүд чи харин чин төрийг хомихын тулд дайныг бас зогсоох ёстой байна гэдгийг маш их тийм нэг олон нийтэд сургамжилж ирсэн. Одоо энэ Дэйв Смит гэдэг байгаа ер нь залуучууд биш 40 орчим насны тэр нөхдүүд чинь энэ дайны эсрэг хоолоо болж байгаа энэ нөхдүүд чи ерөөсөө Рон Полоор хүмүүцсэн нөхдүүд байгаа. Тэгээд дараагийн одоо энэ дайны эсрэг хүмүүс биш те энэ артсан намын зүүнтнүүд яг уу тэд нар бол нөгөө нэг нео марксист те дарлагдагч цагаан арьстан бус гэдэг өнцгөөс бол тэр дайныг дабл стандарттай тийм шүү дээ. Обамаг жишээлбэл одоо юу гэдэг лив рүү одоо НАТОгийн те бас л тэр чиг конгрессийн зөвшөөрлгөө одоо юу гэдэг цэрэг оруулж хахад ч жишээлбэл Нэнси Пелоси Обамаг өмөржсэн шүү дээ. Тэгсэн. Тийм. Нэг иймэрхүү. Тэгээд одоо энэ Америкийн либертар намыг заавал ярих хэрэгтэй. Одоо хүмүүс ингэж байгаа ингээд бид нар ингээд Facebook дээр ч юм уу юм бичсэн шүү дээ тий. Энэ Америкийн төрөмгийн дайныг эсэргүүцэхээр та нар одоо энэ либертар үзлээ мэддэг үү? Та нар либертар үзлийг Монголд гажуудуулж байна. Яагаад Путины талд ажиллаад байгаа? Яагаад энэ Ираны талд ажиллаад байгаа? Та нар яагаад энэ дэглэмийг дэмжиж байгаа? Үгүй ээ. Зөвхөн бид нар тэгдэг юм аа. Энэ Америкийн либертар нам чи өөрсдөө тэгдэг юм. Өөрсдөө яг тэр бодлогоо явуулдаг. Одоо сая жишээ либертар намын албан ёсны Facebook хуудас, Twitter хуудас дээр энэ дайныг эсэргүүцэж гэсэн мэдээ орж байгаа. Одоо энэ Стивен Хайлаг шин дарга. Энэ дарга нь болохоор яг нийгэм соёлын бодлогын хувьд харьцангуй social liberal зүүнтэн талдаа. Гэхдээ ер нь энэ дайны бодлого дээр их зөв дуурж байгаа байхгүй. Яг энэ Рон Полын нэрийг дурдж хагаад бид нар чи одоо энэ юу вэ штэ. Энэ Америкийн төрийн зардлыг дангаалгадаг тий. Энэ гадагшаа эрхчлөө түгээх нэрээр дотоодын эрх чөлөөгөө хувьдаг ийм гадаад бодлогыг заавал эсэргүүцэх ёстой. Тэ? Ийм ч учраас бид нар одоо ялангуяа тэр нэг Минсийн жигүүрийнхэн байж тээ. Ийм ч учраас бид нар энэ саяны сүүлийн сонгуулиар Камала Харрисын эсрэг энэ Дональд Трампыг дэмжиж гаргаж ирсэн юм аа.
Одоо өстө толгоогоо шааж явахгүй нөгөө үед чи. За ер нь буруу юм хийжтэй чи. Яг гоо гэтээ тэр үед хоёр муугийн арай нэг гайгүй байсан юм чи одоо өөрсдөө зөвдөх нэг юм тэр. Тийм тэгээ би энийг жоохон тайлбарлаж одоо юу гэх юм одоо гадагшаа гадны иргэдэд эрхчлөө харчил түгэх нэрээр одоо дотоодынхын иргэдийн эрхчлөө хэмжүүлэхгүй. Жишээлбэл дайнер дамжуулаад бол төрийн зардал асар их нэмэгдэн тэ. Зардал нэмэгдэх хэрээр одоо юу гэдэг татвар нэмэгдэн, инфляц нэмэгдэн, төрийн төлөвлөсөн аппарат, бюрокраси улам нэмэгдэн. Жишээлбэл 2003 оны Иракийн дайн одоо тэр 2001 оны War on Terror гэдэг чтэй. Энд чи өөрөө терроризмыг улам услаад цэцгэлүүлээд тэр бүс нутгуудыг бүгдийг эмх замраагүй самуу байдалд орсон учраас Америкийн эсрэг ч юм уу те ингээд террорууд тодорхой хэмжээгээр ажиллаад ирсэндээ тэнгууд Patriot Act гэдэг те Patriot Act гэдэг одоо хүү буушийн үед батсан тэргээр дамжуулаад бүхэл бүтэн одоо дотоод яам маягийн одоо Homeland Security Department гэдэг чинь яг үүндээ бол одоо аюулаас хамгаалах яам багхгүй одоо зөвлөлт нэр томьёогоор нь ярих юм бол ийм яам Америкт байгуулагдаж байгаа. Дээрээс нь одоо амар олон шин одоо тагнуулын ч гэдэг юм уу хяналтын ч гэдэг юм уу ийм бүтцүүд бий байгуулагдаад тэгээд тэд нар Америкийн иргэдийн өдөр тутмын одоо компьютерыг ч гэдэг юм уу чат харилцаа холбоо утас ч гэдэг бүтэр нөгөө хувийн нууцаар хамгаалагдсан мэдээллүүдийг ингээд өдөр тутам өөрсдөө ингээд тагнажээд юм бэ гэдэг чи одоо жишээлбэл тэр нөгөө цагнуулын төв газарт ажиллаж исэн манай одоо Оросд Эд Сноуден тэрнийг хилчилсэн шүү дээ. Тэгээд тэрний чинь Жулиан Ассанж жишээлбэл тэр Wikileaks-ээр тараасан. Тэгээд тэр хоёр чинь нөгөө яг үнэндээ за яг нэг нь бол цэргийн тангарагтай хүн учраас бас яалтчгүй ял авах байж болох юм. Гэхдээ ёс зүйгүй асуудал биш. Хуур зөрчсөн дарангуй төр засаг ард түмнээ тагнаж ийн гэдгийг илчилсэн байхгүй. Тэгээ өөрөө хэрвээ хууль бус үйлдэлийг илчилж байгаа хүмүүс нь одоо үгдийн ялтан болж байгаа бол та нар дарангуулын дор амьдарч ийн гэд өөрөөх нээсээ алдартай өгдөг шүү дээ. Одоо ингээд хаасаагүй үгдийн өрөндийн либертаруудын дунд иштгэдэж идэг. Жулиан Ассанж зүгээр мэдээлэл дамжуулсан одоо тэрний сэтгүүрч тэгээ яг үг хэлэх хэрэгчлэн дээр ч хамгийн их ярьдаг тэр Америк өрнөд эдэр чи Ассанж Сноуден эдэрт яаж хандсан бэлээ яг жинхэнэ сэтгүүр зүйх гэхээр өрнөдийн ертөнцид ямар юм болоод байна. Тэгээд энэ дайн гэдэг яагаад либертар үзэлтнүүд эсэргүүцээд юм гэж чинь зөвхөн мөнгө санхугаас гадна хүмүүсийн personal liberty те иргэдийн тэр liberty эрхчлөө хүртэл хомхот хүргэгээ. Дайны үед дандаа төр эрх мэдлээ централизац хийж төвлөрүүлдэг. Тэгээ дуусашгүй дайн хийнэ гэдэг чинь дуусашгүй эрх мэдлээ төвлөрүүлж иргэдээ одоо боорчлон шах одоо дарангуулна гэсэн үг байхгүй. За тэгээд хоёулаа үг болдож өхөр холдох шиг боллоо. Хоёулаа одоо дайнтай холбоотой хэдхэн гол асуудлыг яриад дуусгая. Яг дайн одоо өрнөжин те Иран ямар арга тактикаар байлдаж байгаа юм бол asymmetric war гэж байна. Одоо тэгш бус талуудын хооронд байлдах одоо юу гэдэг тактик гэж байгаа шүү дээ. Иран Америкийн зардлыг одоо юу гэдэг өөрсдөө довтсон тэр түрмийлэгч талуудын зардлыг улам нэмэгдүүлэх тактик баримтлана гэж байгаа. Өөрөөр хэлбэл 20 мянган дроноор одоо ч очоод нэг юу гэдэг объект руу явуулаа гэхэд тэрнийг устгахын тулд Америкийн одоо нэг хэдэн пуучин нисгэлээ гэж бодоод тэр пууч нь 2-4 сая нэгнэлэхэд тийм зардалтай байдаг. Энэ дайнд одоо тэгээд дээрэс нь энэ эргэн тойронд байгаа Америкийн цэргийн баазууд шүү дээ. Эдгээр рүү халдан дортлоход энэ чинь маш их хэмжээний сүрэл учруулж байгаа. Эдийн засгийн одоо Америкт дээрэс нь одоо юу гэдэг хуучин цагт одоо энэ Америкийн цэргийн баазууд руу хинч дур зоргоор ингэж халдаж чаддгүй байсан бол өнөөдөр Иран энийг энэ түүхийг төгсгөл болгочлоо тийм. Ер нь дээрэс нь одоо Америкийг бол тэгж яриад байгаа. Америк бол энийг маш хурдан хугацаанд дэглэм солих арга хэмжээл авах гэжсэн гэдэг. Тэгээд нэг Daniel Kane гэдэг генерал гэдэг Америкийн нөгөө Joint Staff гэдэг тэрний дарга одоо жанжин штаб одоо Америкч нэг айрам олон янзын агарын хүчин, нави тэгэл нөгөө хуурай замын цэрэг гэдэг олон айрам байгаа шүү дээ. Тэднийхэн бүгднгийн нийлүүлсэн Joint одоо хамтарсан цэргийн жанжин штабын дарга нь бид нар урт удаан хугацаанд одоо юу гэдэг дайныг үргэлжлүүлэх тийм нөөц байхгүй. Бид нар сумны нөөц өдр аль эзэний барьсан. Бид нар Орос Украинд маш их зэвсгийнхэн нөөцийг барьсан. Тэгэхэд энэ Ираныг буулгаж авахын тулд ер нь бол маш их цаг хугацаа шаарддаг, маш их хэцүү гэдгийг бол хэлсэн байгаа. Трамп харин энэ хүний үгийг гуйлаггүй. Манай хүн бол ялна гэдгийг мэдж байгаа. Зүгээр ингэж хэлсэн баг гэсэн байд дээр эргээр тайлбарч одоо нэг өөрийнх нь truth лөө сошиалдоо бичсэн байгаа. Тэгэхээр Америк бол тийм урт хугацаанд дайн үргэлжлүүлэх болцоо бол байхгүй гэдэг. А дээрэс нь одоо Конгресс яг нөгөө дайны эрх олох тухай одоо нэг тийм санал асуулга явуулах чинь мэдээж бүгд найрамдах нам 2
одоо юу гэдэг конгрессийн хоёр шатнд хоёронд нь олго байгаа учраас Трампд тийм ирэх олгож болцсохгүй. Гэхдээ Америкчууд одоо юу гэх юм яг хуурай замын цэрэг оруулаад Иракийн дан шиг асар хэмжээний зардал гаргаж одоо Ирантай байлна гэдэгт бол би итгэхгүй байна. Тэгэд Иран бол нэг тиймэрхүү тактик өрнөлч. Дээрс нь энэ дайны ингэж удаагаад war of attrition гэдэг нөгөө war of attrition гэр чинь нөгөө бие биенийгээ одоо ингэж зууралдаж туйлдурж хэн илүү удаан хугацаанд тэсэх вэ гэдгээ те үзгсэн ийм дайны тактик руу ингэж оруулж ийн гэж үзэж байгаа. Тэгэхээр Америкчууд зөвхөн агаараас одоо юу гэдэг бөмбөгдөд байгаа л утгагүй. Тэмдээ чи Израиль одоо жишээлбэл Ливан дахь Хизболлагийн эсрэг явж байгаа шиг байна. Дээрээс нь Америкчууд одоо энэ Иранд ч нэг Курдууд байгаа шүү дээ. Курдууд уусаа эсэргүүцчихэд Ираны дэглэмэг тэднийг одоо юу гэдэг Иракийн газар нутаг дээрээс одоо юу гэдэг зэвсэг хэрэгслэр хангаж Ираны дотор ийм докторгүй байдал бий болох гэж тийм тактик баримталж эхэлж гин гэж ярьж байна тийм. За одоо тэгээд энэ дээр одоо гол яригдах сэдв байна. За одоо Израилийн лобби гэдэг. За яг одоо тэр Израилийн лоббиг одоо хоёулаа хангалттай л ярьлаа. Бүр нь ер нь бид нар баг энэ подкастыг хийж явах болгондоо л Израилийг ярьж гин. Тэгээд ер нь хамгийн нэг муухай юм нь юм. Израиль бол 9 сая хүнтэй улстай. Өнөөдөр олон улсын эрхцүүг одоо юу гэдэг тэр хуулиар зөвшөөрөгдөг гэж баг хідэн ч гинэ цөмийн бөмбөгтэй айл хийзэний болцсон. Тэр цөмийн бөмбөг бол Америкээс технологийн хулгайлуулсан гэдэг. Гэхдээ энэ асуудлаар Америкчууд Израильчуудад одоо юу гэдэг нэг ч одоо хатуу үг хэлж чадж байгаагүй. Америкчуудын хамгийн сүүлд Израильчуудад хатуу хандсан ерөнхийлөгч нь Джон Кеннеди байхгүй юу? Тэгээ Джон Кеннедигээс хойш тийм Израилийн эсрэг одоо ямар нэгэн тодорхой тийм сөрөг байр суурь илэрхийлжсэн нэг ч ерөнхийлөгч байхгүй. Тэгээд Израиль одоо Америкт бол тэ Америкийн засгийн газрыг хэн дуртай шүүмжилж болдог. Тэгээ Израилийн засгийн газрыг шүүмжилж болдгоо гэсэн нэг ийм үг байдаг. Тэгэхээр Израиль одоо яагаад тийм хүчрэх байдаг? Энийг яриг бол тусдаа одоо сэдвэр подкаст хийх хэрэгтэй болох. За тэгээд ер нь яг энэ дай юу болж гэх юм бол хурдан хугацаанд одоо юу гэдэг хэн пуужингийн нөөцөө барах нь эсвэл хэн интерсептор гэх юм одоо нэг пуужингаас хамгаалах тэр нөөцөө барах нь энэний уралдаан болж ийн гэж бас хоорондоо хүмүүс яриад байлаа. Тэгээд дайн хэр удаан үргэлжлэхийг бол мэдэхгүй. Ямар ч гэсэн маш олон улсыг татан оролцуулчлаа. Гэхдээ тэр нэг булангийн орнууд гэдэг улсууд бол дайнд оролцох сонирхол байхгүй байгаа. Тэгэж тэд нар бол цэрэг зэвсгийн хүчин хувьд юу ч биш л гэж хэлээ л дээ. Иран бол их хүчтэй улс. Гэхдээ бид нар нэг бит хоёрыг өнөөдөр яг нөгөө сонсож байгаа хүмүүс бол энэ Ираны талыг баримтлаад байх шиг байна гэж ойлгож магадгүй. Гэхдээ яг ер нь бодит байдал дээрх юм уу? Одоо бит хоёр бол нэг тийм Америкийн арчил хүний ирэх гэсэн тэр пропагандад давтагдаагүй. Тэгээд нэг юм реалист эдийн одоо юу гэх юм улс төр олон улсын харилцааны реалист өнцгөөс ингээд яг болж байгаа процесс яг юу вэ гэдэг фактуудыг ингээд дурдаад явхаар харин идеологичсан хүмүүсийн хувьд бит хоёрын яриа бол яг харахгүй дайсны талын пропаганда гэж сонсогдсон аргачлгүй байна. Тэгээ ингэж яриад байгаа. Та нар Ираныг дэмжлээ. Энд ч нөө эмэгтэйчүүд хүүхдүүдийн эрэхтэй одоо хувийн эрхчлөө те personal liberty тэр та нар ч одоо либертар үзэлтэй үжиж яагаад Ираныг дэмжиж Ираныг дэмжээгүй зүгээр бодит байдлыг ярьж ин тэгэд энэ Америкийн төр засаг байна шүү те энэ нөгөө нэг юу дайн утга учиргүй гэж яригдж байгаа утга учиртай шүү дээ энэ чинь утга учиргүй дайн гэж байхгүй ямар нэгэн хүний эрх ашигт нийцсэн болоод дайн явж байгаа эдрийг шүүмжилж байгаа учраас одоо буруу ойлгогдоод байна тэгэд хоёрдугаарт юм хэлэх нь тэр нөгөө нэг юу бидрийг одоо Ираныг дэмжлээ гэдэг байгаа нөхдүүд та нар өөрсдөө яг яаж тэгвэл юугаа дэмжиж тэр нөгөө Ираны тэр нөгөө нэг юу энэ одоо энэ исламын шашин дургүй иргэдэг та нар өөрсдөө яаж дэмжиж байгаа гэж асуумаар гохгүй. Та нар тэгж тэр мөнгө төгрөг тэр иргэд нь явуулсан юм уу? Өөрсдөө тэр дайнд нь орох юм уу те? Гэхдээ биднээс ямар ч ялгаагүй энд зүгээр нэг тэр нэг компьютерийн цаанаас утасны цаанаас ингээл хэрэлдэж тийм бичтэй те юм бичиж бидрийг буруутгаад байх нь бас утга учиргүй гэж бодоод байгаа байхгүй. Тийм ер нь яг хөө тэгээд нөгөө хүмүүс бичлээ л дээ одоо ингээд за яг бай одоо ингээд иранчууд сайхан их чөлөөтэй боллоо энэ төр ярьж илээ. Гэтэ тийм гэж яг хөө одоо өнгөрсөн 2003 онд одоо болсон Иракийн их чөлөө ажиллагаа те одоо Иракийн дайны аль биесны нэр шүү дээ одоо Бришних нэртэй яг хідэн Ирак хүнийг их чөлөөтэй болчихсон. Хідэн 1 сая Ирак хүссэн шүү дээ. Дараа нь 2011 онд ихсэн Лив за Сир хаана их чөлөө тогтчиход байгаа. Ойролт орнодод бүс нутгийн тогтворгүй байдал бий болоод асар олон одоо юу гэдэг олон янзын олон талд хуваагдаж өөр хоорондоо байлдаад том улсууд нэгдсэн дөрвөө болоод анаарах хаос зөнгөлөх энийг эрхчлөө гэж ярьдаг. Энийг эрхчлөө гэж ярих
боломж байхгүй. Энэ бол маш аюултай. Тэгэхээр Ираныг байхгүй болгоход Иранд одоо юу гэдэг ардчил хүний эрхийг дээдсэн дэглэм тогтно гэдэг ямар баталгаа байгаа. Иранч бас дотроо олон янзын нөгөө жижиг сажиг шагшны зөрчилтэй олон тийм бүлгүүдэд хуваагддсан билээ. Тэгэд энэ ингээд Ираны нэгдсэн төр байхгүй болох юм бол Иран гоё болно гэж хэн бодод байгаа. Ер нь төр байхгүй орчвол анаар хаос болдог. Тэгэд бусдын ийдш болдог тий. Тэгэхээр Иранд бол их чөлөө тогтохгүй. Зүгээр яг ингэж ярьж байгаа хүмүүс бол ерөнхийдөө өнгөрсөн 20 30 жилийн дэлхийн одоо юу гэдэг болж өнгөрсөн үйл явдлын талаар ямар ч ойлголтгүй, мэдлэггүй игнорант байна тий. Тэгээ хитрхийх одоо энэ идеолог юм уу, өрнөдийн либерал идеологод нүдээс сохолцсон байна гэж би хэлэх гэдэг. Тэгээ энэ хүмүүс биш үү? Одоо энэ Израилийн далбай гэж барьж зогсдог ч юм уу. Тэгээд өөрийнхөө аккаунт нөө Twitter, Facebook аккаунт дээр Израиль, Украины зураг тавьдаг хүмүүс өөрсдөө ерөөсөө тэр нэг Украиндаач мөнгө төгрөөр туслахгүй, байлдахгүй гэрнээ ингээл нэг Facebook-ийн цанаас эдрээс хувийн тэр нөө personal sacrifice гэдэг зүйл биш ээ, золиос огт гардаггүй учраас хэлэхэд амар байгаа байхгүй юу. Харин энэ Америкийн тэр нэг жирийн иргэд биш ээ, тэд нар чинь яг өөрийнх нь халаасаас тэр мөнгө нь гараад байна. Хүүхдүүд нь цэрэгт явангуудаа тэр нэг зэрэгт очингуудаа тэр хөл гараа алдж гин, үхэж үрэгдэж гин те. Тэгээ PTSD-тэй ирж гин. Яг золиос нь Америкийн нийгэм харагдаад тэр чинь зөвхөн тэр өмнөх тэр нэг юу энэ ойрхон нурмын дайнч биш, Вьетнамын дайнаар хамгийн их харагдсан шүү те. Дайнаас ерөөсөө Америкийн хоцсон улсууд нь тэр зэвсгийн үйлдвэрүүд байгаа, улс төрчд байгаа. Тэгэл болчихж байгаа байхгүй те. Израиль байгаа мэдээж те. Яг хожигдоод эндээс нэг юу хам ялагдаад байгаа хүмүүс нь Америкийн жирийн иргэд байгаа байхгүй. Одоо би ингэж бодоод байгаа. Ерөө Монгол улс нэг эдийн засгийн өсөлт мөсөлттэй болоо те. Аятайхан яваад ингээд хөгжөө төр жоохон мөнгөтэй болоод ирэх юм бол айгүй энийг солиотой хүмүүс ш хүний эрх арчлалын мэдрэмжтэй хүмүүс. Энэ солиотой хүмүүс чи айгүй бол Монгол улс хүний эрхийг хамгаалах гэж одоо нүүбийн те нэг гишүүн орны хувийнхаа орны үүргээр гадны дайнд оролцох ёстой энэ гэсэн тийм нэг хүн яриа явах юм биш үстэй гэд. Угаасаа одоо нөгөө инхийг захиулагчид манай цэргүүд явж байгаа шүү дээ тий. Тэр бол гэхдээ нүүбийн санхүүжилт, Америкийн санхүүжилтээр явж байгаа. Харин манай эдийн засаг жоохон ингэ сайжраад эхлэх юм бол бид нар өөрсдийнхөө санхүүжилтээр тгий солиорох юм биш үстэй. Энэ тэр гэж бодоод байгаа юм. За тэгээ ерөнхийдөө подкаста дуусгая. Тэгээд хоёлоос үг олдож чөхөр олдлоо. Тэгээ яг нь ер нь бол ойлгомжтой дайн эхлүүлээ. Дайн нэг тийм хурдан хугацаанд одоо дуусгах гэж бол байхгүй юм шиг байна. Трамп бол режим ченж ярьжсэн, Хекс гэж ярьжсэн, Рубио ярьжсэн. Өнөөдөр тэр зорилго нь бол бүтлгүүтцсэн юм шиг байна. Гэтэ бид хоёр бас бүгдийг мэдэхгүй те. Өнөөдөр ингээд нэг дайнтай холбоотой мэдээлэлүүд асар ихээр ингээд real time-аар гарч ирж байгаад бас яг бүрэн дүрэн ойлгох гэсээр дараагийн мэдээлэл нь гарч ирээд өөр ч юм шиг юм бодогдуулах юм зөндөл гарч ирж байна. Бид хоёр ч одоо тэр болгоныг яаж хоёулнаа одоо бүгдийг нь ойлгож мэдэх болцооч яг аль болох өөрсдийнхөө ойлгосон өнцгөр ярьлаа. Ямар ч гэсэн дэглэм солино гэдэг зорилго бол бүтлгүүцсэн юм шиг. Яг бол нарратив юм нь өөрчлөгдчих шиг боллоо. Тэгээ Тэнгисийн зэргийн флотыг солируулна гэх нэг тийм юм яриад байгаа шүү. Дээрээс нь Иран бол тодорхой хэмжээнд тэсэж байлдах чадвартай эврэл байгаа юм байна. Байх юм шиг байна. Тэгээ яг энэ дайн ер нь бол нэг тийм сайхан үр дүн бол бий болохгүй. Ойролт орндын асуудлыг буцаад асар тийм дордуулаад маш тийм халуун болгочлаа шүү дээ. Тэгэхээр одоо ингээд ер нь яг энэ үргэлжилсэн удаан дайн болох юм бол мэдээж Иран гэдэг уус мэдээж яаж энэ өрнөдийн том энэ их гүрнийг дийлэх үү те. Гэхдээ одоо юу гэх юм тэднийг ядрааж өндөр зардалтай болгож нэлээд хохирол учруулах. Гэхдээ ямар ч гэсэн Америкчуудын одоо үеийн зорилго юу ч байлаа гэд тэнд ямар ч сайн үр дагавар бол хизээч гарахгүй заяа. Энийг би бол бүр ванга шиг дүгнж гэлэнтэй. Одоо энэ дан яаж ч өрнөсөн, яаж ч дууссан Иран дүгнж байгаа дан хизээч сайн үр дүн бий болохгүй. Нөгөө талдаа бас яг Америкчууд хитрхи их одоо ямар ч ёс зүгүү гэдэг одоо нүүр царайгатай одоо бага тайлаад ингээ харуулж байгаа нэг талаараа Иран, Иракийн нэг бодлын олон улсад бол сургамж болох баг. Сайн үр дагавар гэх юм ч одоо хайшаа. Тэгээ одоо эдгэр чинь ингээ бүхэл бүтэн улсын төрийн тэргүүн даргуудыг ингээ хилцэл хийж явахдаа ямар ч ёс зүйн кодод баригдахгүйгээр шууд ингээ нууцаар хөнөөжт юм байна. Одоо юу гэх юм тагнуулын байгууллагууд нь шууд годомжныхын талбай руу те зам талбайг нь хаагтал кибер хадлага явуулаад тэгэл нөгөө нэг дээд үдирдэгч нь ордондоо байж яхад нь те хажууд нь нэг настай ач охин байсан ч гэдэг бүгдийг нь алччихж байгаа. Тэгээ энэ маяг ингээд охтын хоёр том сургуулийг дэлбэлчихэж байгаа.
Америкчууд ямар ч ёс зүйг байна. Тэгээд энэ ардчлалын элдв янзын ардчил түгээх даймаа ер нь хүнийг хүчээр аз жаргалтай болох боломжгүй гэд Людвиг фон Мизес үг гэдэг. Хүчээр хүнд аз жаргал тулгана гэж байхгүй. Хүчээр хүнийг эрх чөлөөтэй болгоно гэж байхгүй. Тэгээд энэ Аятоллаг нь алчихсан чи Ираны иргэд гисэн одоо нягтарж байгаа шиг байна. Тэгээд эдгэр чинь яаж ч бодсон Аятолла нь баг мартир болчихж байгаа шиг байна. Ер нь бол католик шашин. За яг папч за ер нь тийм л баг. Гэхдээ яг нөгөө яг энэ шийд шашных бол дээрээсээ хоёр дахь хүн гэж ярьж илээ. Гранд Аятолла гэдэг нь Иракт ч байдаг гэнэ тэгж ярьж илээ. Ямарсан дэлхийд даяар 400 гэлээ 300 илүү 400 сая шийд шашинтай хүмүүс байдаг гэж байна. Тэр бүх хүмүүс энийг бол өөрсдөө шашин тун товтлож байгаа дотлогоо гэж үзэж байна гэж. Дээрээс нь муслим сүний урсгалын ч гэсэн ер нь энэ ислам шашин руу гэж халтж ийн гэсэн тийм ойлголтыг ерөнхийдөө авч бас зарим нэгэн сүнитүүд ч гэсэн Америкийг шүүмжилж ийн гэж байна. Ер нь Америкт бүгдээрээ л дургу байдаг те. Тэгээ энэ үүрдэн тэр ойрхот орондын дахиад одоо юу гэдэг замбрааг болоод тэгэл одоо ингээл дайн болоод самуу болоод дөрөвч гарч ирэнгүүт муу Европ руу хүчээр тэр идэг төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэй завиуд дээр авчирч Европ ТV-г одоо юу гэдэг иргэншлийн үггүй гэдэг. Энэ ер нь хаач ямар ч тийм эерэг үр дүн гаргахгүй. Дээрээс нь одоо энэ хормозын хоолоо гэх те. За энийг бол яг Иран бол албан ёсоор юурэ байдлаар бол хаагаагүй. Гэтэ энэгээр одоо юу гэх юм ямар нэгэн нефт ачсан одоо хөлөг онгоц явах юм бол буудна гэж сүрдүүлсэн. Дээрээс нь одоо юу гэдэг тэр өрнөдөд байдаг том даатгалын байгууллагууд энэгээр явсан хөлөг онгоцуудыг одоо юу гэдэг ёо дэлбэрчих юм бол бид нар хариуцлага хүлээхгүй гээд тэгээд нэг хэсэг зогсоод дэлхийн эдийн засгт одоо шингэрүүлсэн хийн түвш ч гэдэм үү нефтийн үн нэмэгдэж байгаа шиг байна. А бас зүгээр сая би Twitter харж ирсэн чи яг хав тэ нөгөө бас Украиныг одоо ч бол Оросын хий дамжуулахыг зөвшөөргөж Европын холбоо шахалт үзүүлсэн байна. Тэгээ сая ингээ харж ирсэн чи яг энэ Трамп ч энэ юунес нөгөө даатгалын компаниудаас шийдвэрээ нэг эргэж хараач гэж нэг тийм хүсэлт явуулсан гэж байна. Тэгээд тэрний реакцж нефтийн үн баг зэрэг доошлж ийн л гэж байна. Тэгээ Европ ч өөрөө шингэрсэн хийн экспорт болж байгаа юм. Нефт үс чинь дэлхийн эдийн засгт бол сөргөөр нөлөөлнө. Тэгээд эргээд Америкийн эдийн засгч гэсэн маш сөргөөр нөлөөлөх учраас энэ дайныг Америкчууд тийм урт удаан хугацаанд өргөжлүүлж чадахгүй бах. Гадаад дарамттай тэр холбоотнуудын дарамт нь ихсэх баха гэсэн тийм тайлбаруудыг хүмүүс хийж илээ. За нэвтрүүлгээ дуусгахаас нэг юм хэлчихэд дуусгах. Энэ нэвтрүүлгийн нэр бол Right News. Ингэж нэрээ өгсөн л учиртай бид нар бол одоо баруун жигүүрийн либертар консерватив өнцгөөс энэ мэдээллүүдийг хүргэдэг. Яг мэдээллүүд нь бусад мэдээллийн сугаттай адилхан байж болно, давхцаж болно. Гэхдээ өнцг нь өөр байгааг ус анзаарч харах хэрэгтэй. Тэгээ яг баруун жигүүрийн бид нар бол мэдээллийн одоо подкаст ч юм уу тийм ном сонин уншдаг. Тэдрээ бол яг жигнөө баруун жигүүрийн тэр одоо Скотт Хортон ч байдаг юм уу, Mises институт ч байдаг юм уу, либертар одоо институт гэж бас байгаа тийм. Иймэрхүү харьцангуй либертар консерватив одоо номнуудыг уншдаг. Та нар ч гэсэн өөрсдөө ингэ судлаад унших боломжтой шүү. Адилхан тийм бидэртэй адилхан ингэ хөгжөөд явах боломжтой. Заавал тийм хараал өрөөл хилээд авах шаардлага байхгүй. Заавал бас бидний тэр нэг ам тийм шаардлага байхгүй. Тиймэрхүү. Тэгээ намайг энэ хоёр юу л өнгөрсөн подкастн дээр би нөгөө Оросын эдийн засаг худалдан авах чадвартай purchasing power parity гэдэг үзүүлэлтийн хувьд дотоодын нийт бүтээгдэхүүн дэлхийн 4-р эдийн засаг гэлцсэн чинь Оросын эдийн засаг дэлхийн 4-р эдийн засаг гэж хэллээ худлаа шаадаг биз та тэнэг биз та гэж бичсэн байна намайг. Тэгэхээр нөхөр тавааршаа PPP үзүүлэлтээр нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг хэмжинэ гэдэг ойлголтыг ойлгочоод миний тэнгийг гайхаарай. Би чамаас тэнэг байна гэж түүхэнд байхгүй. Танаа Монголын элдв янзын гадаад мэдээ бэлтгэдэг нөхдүүдээс баг мэдээлэлтэй эсвэл мэдлэгтэй гэж түүхэнд байхгүй заа юу. За айхтар хэллээ. За дараагийн нэвтрүүлгээр дараагийн 7 хоногт уулзъя. Бит хоёр үргэлжлүүлнэ. Манай Огийн ирэхгүй. Энэ дугаарыг бодох юм бол арай өөр. Бусад яг хуучин форматаараа явна. Олон мэдээлэлтэй тий. За нэвтрүүлгээ дуусгая.